Ер нь багч гэсэн ингээд сэтгэл зүгээр дэмжих айгу хэрэгтэй байдیں۔ Одоо ингээд янз бүрийн юм болсон ч гэсэн те. Чи одоо ямар хаашаа юм бэ гэхээсээ илүү за яг наатнаа чард гарнаа. Зүгээр те. Ийм хүн юм байдгийн ч гэдэм. Next time илүү анхааралтай болгоомжтой байгаарэ гэдэг нэг юм жоохон сэтгэл зүйн дэмжлэг өгөх юм бол илүү хэрэгтэй юм болов гэж миний бодод. Би бинийгээ бодож нөгөө жолоочод компани бодож компани жолоочонд бодож өөрөө ингэж хамтарч ажиллахгүй бол ерөөсөө ямар ч success байхгүй дараа. Гол одоо таракны бизнес тэлхүүр бол хамтран ажиллах, бие бинийгээ ойлгож, тим болж ажиллах. Шин терапевтийн аваарай хугацаагүй зэрэг албанд мартчихдээ шүү гэж хэлжсэн байхгүй. Тухайн үед би ерөөсөө ойлгохгүй нөгөө би техникийн мэдлэг муутай хүн чинь шин терапевт аваад зам дээр гараад лидерхээ бол надад амар юм болов гэж бодож. Одоо сүүлд нэргээд бодоход тэр шиг зүгэн байхгүй юм шиг надад миний хувьд л санагдаад байгаа байхгүй. Тэгээ би тэрэн дээр бол эбогийн эсрэг зогссон. Жолоочийн зүгээс ярихад одоо нөгөө 7 хоногт олоод байгаа мөнгө нь одоо яг өөр газар байгаа хүмүүст их мэт санагдаж байгаа боловч миний бодлоор нэг юм байгаа гэдэг. Сайн байцгаана уу? Хамт подкастаа эргээд тавтай морилно. Анх хамт консалтинг компани маань 2023 онд Safety First үйл ажиллагааг Монгол тээвэрчдэд зориулсан зохион байгуулж байсан. Энэ жил бид 3 удаагаа зохион байгуулах гэж байгаа бөгөөд энэ үйл ажиллагаагаа холбогдуулан өнөөдөр Америкийн нэгдсэн улсад тээврийн салбарт маш олон жил үйл ажиллагаагаа явуулсан компани эзэн мөн нэлээдгүй олон жил жолоо барьж туршлага хуримтлуулсан манай монголчуудад бас Монгол Trucker нэрээрээ танигдсан хоёр эрхмийг уран авчирч Америкийн нэгдсэн улс тээврийн бизнес эрхлэхэд ямар хувь байдгүй түүнтэй холбогдох зардал болон тэдгээрийн туршлагыг хуваалцахаар хүрэлцэн ирээд байна. За ингээд зочд маань өөрсдөө танилцуулахгүй юу? За намайг Төгсөө гэдэг KGI Group-ийн үүсгэн байгуулагч. Манай компани хөргүүртэй тээврийн бизнесийн үйл ажиллагаа Америкийн нэгдсэн улсын 48 мужид явуулдаг байгаа. 11 дэх жилээ үйл ажиллагаа явуулж байна. Сайн байцгаана уу? Урьж оролцуулж байгаад баярлалаа. Намайг Инх болд гэдэг Mongolian Trucker гэдэг пэйж хуудас ажилладаг сүүлийн 2 жил бичлэг хийгээд явж байна. За тэгээд Тараканд ороод бол би нэг 7 жил болж байна. Бас удаан барьж байгаа хүмүүсийн хажууд бол тийм туршлагатай хүн бол биш. Гэхдээ яг өөрийнхөө мэддэг зүйлийг өөрийнхөө өнцгөөс тайлбарлаад тэгээд ялцъя гэж бодож байна. Тийм нэвтрүүлэг эхлэхээс өмнө ер нь бол манай урагдж ирсэн зочид маань яг өөрсдийнхөө туршлагыг хуваалцаж байгаа гэдгийг ойлгоорой. Түүнээс яг энэ хүмүүсийн маань хэлж байгаа үг болгоно нь яг хууль бичигдсэн юм шиг заавал бүрэн зөв одоо зүйтэй байх ёстой гэсэн үг биш шүү. Төгсөх хідээ трак норсон юм лээ ер нь. Тракны бизнестэй яаж холбогдсон бэлээ? 2004 онд анх таракны жолооч болж исэн. Тэгээд тухайн үеэс хойш өнөөдөр одоо 21 жил энэ бизнест хүчээс ороод явж байна да. Баас асуухад ер нь яг Америкийн нэгдсэн улсад ирснээс хойшоогоо тракны жолооч болоод тэгээд өөрийн трактай болох процессыг ингээд овчхон тайлбарлаад өгвөл ямар хөө байх вэ? Ер нь хэр хугацаа орох вэ? Миний хувьд хэм бол би таракны жолооч болох хамгийн чухал юм нь хүмүүс одоо нэг шалгалт гэж бодоод байдаг. Яг үнэндээ бол хамгийн чухал нь бичиг баримтны асуудал гэдэг шүү дээ. Тэгээ яг энийг Америкт амьдрдагаас өөр газар байдаг хүмүүс бол яг сайн ач холбогдол өгч авч үздэг байхгүй. Би зөндөө тайлбарладаг гэхдээ сайн бас ойлгуулж чаддгүй. Тэгээд би бол шалгалтандаа бэлдээд тэгээд үнэмлэхээ аваад ортол бол нэг надад 6-7 сар орчим болсон. Гэхдээ би яг дунд нь саацсан л та. Эхний 3 шалгалтаа өгчөөд 4 дахь шалгалтаа өгөх гэж бас ингээд нэг ширгэн гэж орж чадахгүй, бэлдэж чадахгүй гэж явсаагаад нэг 6-7 сар орчим болсон. Тэгээд дараа нь компани жолооч хийгээд яг жилийн дараа өөрийнхөө хувийн таракийг аваад тэгээд явж ирсэн. За тэгэхээр одоо Төгсөхийн хувьд бол компани жолооч нар ажилладаг лөө эсвэл та компани нэрээ танилцуулаач. За би тэгэд өөртөө болохоор компани жолоочтой байсан. Тэгээд сүүлийн тодорхой хэдэн жил owner operator болж ажиллаж. За тэгэхээр компани жолооч болон owner operator-ийн ялгаа нь юу вэ? Тухайн компани жолооч бол 100% компанийнхаа мэдэлд явах ёстой. Owner operator бол тухайн компани мэдэлд явах заавал албагүй. Өөрийнхөө явах чиглэлийг сонгох хэрэгтэй. Өөрийнхөө явах скежуулыг өөрөө зохицуулах хэрэгтэй гэсэн үг. Мөн тухайн өгөгдсөн ачаан дээр өөртөөхөө санаа бодлыг илэрхийлж авах болон авахгүй байх хэрэгтэй. Тэгэхээр эбогийн хувьд тракны жолооч байж байгаад owner operator болоход ялгаа нь юу байсан? Тэгээд ер нь бол одоо бүгдээрээ зардлынхаа сэдвээр орё гэж бодож байна. Тийм. Миний хувьд хэм бол бас ад зулж манай ах эгч хоёр ч амьдэрдэг байсан баггүй.
Тэгэхээр намайг ерөөхдөө чиглүүлж өгсөн. За одоо ингэ тийг ийм юмда бэлдтэй. Тэгээд шалгалтууд нэмчтэй би эдийн тараг барих чинь ингэдэг хамгийн гол нь тэгэл өндөр цалинтай гэдэг утгаар нь тийшээ чиглэж орж байгаа шүү дээ. Тэгээ би манай ихч бас тарахны компанитай тэнцээ өмнөлгөө авчингуудаа шууд тэр компанид ороод жижигхэн компани л та. Тэгээд дараа нь агай олон монголчууд ажилладаг бэйс нэг болгар компанид орж исэн. Тэгээд тэр бол яг надад одоо нэлээд гайгүй бас шинэвтер оны таракн дээр надад одоо бид нэлээд бодлого туршлага тэрэн дээр хийсэн гэсэн. Тэгэл мэдээж анх жолоод орж байгаа хахад бол баянгуу зөндөө гарна шүү дээ. Мэдхгүй юм зөндөө гарна. Хачаага яаж өгч авах вэ гэж ерөөсөө шууд тарак барил одоо нөгөө шалгалтандаа бэлдээд өмнөлгөө авчлаа гэдэг бол жижигхэн даваа байсан юм байна гэдэг нь яг тухайд мэдэгдэж байгаа байхгүй. Анх шууд нэг том тарак нэг том чиргүүлтэй аваад тэндээс ч бол ачаа аваад гарчиж байгаа шүү дээ. Тэгэл эхний 7 хоног бол хамгийн чаленжинд 7 хоног гэдэг байхгүй. Тийм тэгэл мөнгөө цуглуулаад компани жижигчээр ажиллаж байгаа мөнгөө цуглуулаад өөрийнхөө шинэ таракыг авах одоо нөгөө бас нэг өмнөхний хугацаа чинь бас байх шаардлагатай банкнаас зээл авахын тулд тийм туршлагатай гэдэг тийм юутай болох хэрэгтэй байхгүй. Хугацаа эдийн тэр нь ер нь минимум янз бүр л байдаг баг. Тийм би бол жил болол авч ирсэн. Тийм нөгөө том компаниудад 2 жил мэл гэдэг шиг үснэ банкнууд. Дийлрүүд ч юм уу тийм. зээл гаргахынхаа хувьд бол нөгөө тохон үеийнхаа эдийн засгийн байдлаас л болж байгаа юм л. Тийм бах тийм. Тий, эдийн засаг хэрвээ жоохон дажгүй те одоо маркет жоохон up and down байгаа үед бол дийлрүүд мэдээж хашаандаа байгаа тоног төхөөрөмж зарахыг л бодлого л яах. Тоног төхөөрөмж эдийн засаг жоохон одоо ондоо байгаа үед бол ховор байгаа үед бол нэлийн шалгууртай юм өгөх бодолтой байдаг юм уу тиймэрхүү. Яг өнөөдрийн байдлаар бол маркет дээр бол 2026 онд бол одоо бидний голцоо монголчуудын маань голцоо ундаг Volvo гэдэг тарак нь бол ер сүүлийн 6-7 жил өөрчлөгдөөгүй байж байгаа. Загвар нь ингээд бүтэн өөрчлөгдсөн байхгүй. За. Тий. Тэгэхээр 26 оны таракнууд бол харьцангуй өнөөдөр 25 онд зах зээл дээр гараад явж явах ёстой. Харамсалтай нь одоо бас эдийн засгийн наан цаанаагаас болоод мөн одоо сая сүүлд Америк нэгдсэн улсын зүүн уртлын мужуудаар тохиолдсон байгалийн амжигаас болоод тий тоног нөхөөрөмж одоо сэлбэг юмнууд нь дутуу байгаа учраас хангалттай хэмжээнд үйлдвэрлэгдэж чадахгүй байгаа юм шиг байна. Тэгэхээр үнийн хувьд доктортой байгаад байна гэсэн үг эсвэл өсөд байна уу? Уг таракны маань үндсэн үн бас тий одоо зах зээлийн хайшин дээр уг үннээсээ хуучин байсан үннээсээ нэг 10%-аар дээшилсэн байгаа. Олдохгүй дээрээ бас үнэн нэмэгдчихэд байгаа гэсэн. Өчигдөр би тэр экспо дээр нөгөө таракны холбогдлолтой одоо нөгөө Central Asian дундад даацх уу тийм тэр станы орнуудын тэр экспо дээр очиод үзээд 25 оны шинэ боллоо гэсэн $180,000 гэж хэлсэн. Тэр нөгөө одоо саяны таны ярьсан тэр болгоё тийм 25 оных хэлсэн байсан л та тэр. Тэгээд бас нэг нэмээд хэлэхэд миний нөгөө нэг анх таракаа авч исэн компани нь өөрөө нөгөө компани дээр олон таракнууд авцсан. Тэгээ owner operator одоо нөгөө таракаа хувьдаа авах сонирхолтой хүмүүст нь манай компани дээр ажиллах юм бол манай таракнаас одоо авч болно гэдэг тийм шалгууртай байсан байхгүй. Тэгэхээр би өөр газараас банкнаас зээл аваагүй, дилерээс зээл аваагүй нөгөө нэг тухайн компаниас зээл авсан гэсэн үг. Lease to own гэдэг чиглэлээр тийм. Тэр бас арай даваа талтай байсан баг. Яг Монгол үзэж байгаа хүмүүстээ дахиад тодруулаад хэлэхэд ихэд та жолооч болчаад компани жолооч болно гэдэг нь компани машиныг байрдаг жолооч болно гэсэн үг. Тэгээд owner operator гээд байгаа нэршил нь болохоор та өөртөө машинтай болоод өөрийнхөө машин техникийг яг бүхэл бүтэн нөгөө зөвлөлийг нь хариуцаад ингээд таних болоод ингээд явна гэсэн үг. Тэгэхээр тэрнээр хоёр сонголт байна болохоор нэг нь та банкнаас авч болно. Банк тань зээл нь гаргаад өгч болно. Үгүй бол компани өөр дээр авсан зээл нэрээ та хоёр гэрээлээд тэрийг төлөөд ингээд эцэст нь төлөөд дуусгаад тэр машин таних болно. Ийм хоёр нөхцлөөр ер нь явж байгаа гэдгийг дахиад тодруулаад өгч байна. Жолооч одоо компани жолоочоос owner operator юм уу өөрийн truckтай болох процесс нь хэрэг зардал гарч ийн. Одоо хүнээс хамгийн ихтэй хэрэг хэмжээний одоо down payment ч юм уу барьцаа төлбөр шаардлагатай байна. Манай компани хувьд бол 2023 оноос хойш бол lease to own гэдгийг бол хийхгүй байгаа. Яагаад вэ гэхээр нэгдүгээр эдийн засагтай холбоотой нөгөө талаар бол одоо худалдааны зээлийн хүү маань нэлээд өндөр байгаатай холбоотой. Тэгээд энэ нь уялдаад эргээд явж байгаа тарихны жолооч нарын маань эргэн төлөлттэй тарих чиргүүлээд төлөлтийнх нь одоо явцад жоохон бэрхшээлтэй болох юмцтай болж байгаа. Тийм учраас зах зээлээ сайн бас яг мэдчихэж өнөөдөр
ямар тараг авах уу, яг их үгүй шийдээ сарынхан зардлыг тооцдог. Тэгээ зүйлд нь одоо юу хийх үү, ямар тараг авах уу гэдэг decision гаргадаг байхгүй болохгүй л дээ. Ебогийн хувьд тэгвэл анх трак аваад гарахад одоо ч гэсэн ингээд явж байхад ер нь чиний дундаж зардал чи ер нь яаж гардаг вэ? Одоо трак трейлер яг хоёулаа чинийх байна уу? Төлөвлөлтөн дээрээс нэмээд даатгалын зардал гэх зэрэгээр. Тараг ер нь анх авч байгаа хүмүүс бол ихэнх газрууд 20% гэж байгаа даа. Тэ янз бүр л байгаа. Гэхдээ ихэнх нь бол 20% шаардж байгаа. Одоо 180,000 тараг гэх юм бол 36,000-ыг заавал нэг урьдчилгаа болгож өгөөд үлдсэн дээр нь хүүн нэмэгдээд тэгээд нөгөө нэг 6 жилээр хөвчлөө гэж байгаа шүү дээ. Тэгэхээр сарын төлбөр нэлээд өндөр гарч ирдэг. Миний хувьд гэх юм бол ерөнхийдөө цоошин тараг бол авч байгааг дандаа зан 3 тараг 4 тараг авч ирсэн юм байна. Ер нь одоо ингээд тараг барьж байгаа хугацаанд тэгээ ихэвчлэн би дандаа хуучин тарагт авдаг. Хоёр нь бол бүр хуучин оны тараг байсан. 6 оны 7 оны тарагнууд байсан. Тэгэхээр ч одоо баг 20 жил болох ч байгаа тараг гэсэн үг байхгүй тий. Тэднийг бол би баг үнэтэй авч ирсэн учраас нэгийг 7,000 нөгөөх нь 10,000 авч ирсэн байхгүй. Бүр айгүй баг үнэлгээ. Тэгээ тэрийгээ байж боломгүй. Тий, тэрийгээ нөгөө хувааж төлөх нөхцөлтэйгээр бүр авч ирсэн таньдаг хүнээс хөг хүнээс гэсэн. Тэгэхээр миний хувьд бол би дандаа тим имийг илүүд үздэг. Ягаад гэвэл миний л үзэл бодол тий. Цоошин тарак аваад би одоо 180,000 тарак аваад гарлаа гэж бодоход миний сарын төлбөр за яг тоог нь мэдэхгүй байна. Гэхдээ бараг л $5,000 болох болоо тий сарын төлбөр. За нэг $4-5,000 орчим болох болоо. Тийм амар дарамтанд унмааргүй шүү дээ би тий. Тэгэхээр би аль болох тэгээд нөгөө хуучин тараг унаад зөөж байгаа ачаанч адилхан, шин тараг унаад зөөж байгаа ачаанч адилхан шүү дээ. Өөрөө хямхтай тарагка тордоод явж чадах юм бол тий. Тэгэхээр одоо яг миний хувьд гэх юм бол би тараг чиргүүл хоёроо хөдөлтөд авцсан. Төлбөр байхгүй гэсэн. Тэгэхээр бас жоохон санаа амар гэх юм уу тий. Гэхдээ нөгөө саяны тэр хамгийн гол point чинь тэгвэл тордоод явж чадах юм бол гэдэг нөхцөл юм байна шүү дээ. Тэгэхгүй бол бас ер нь бол нэг удаагийн зогсолт хийхэд нэлээдгүй их хэмжээний зарлага гардаг гэсэн юм. Гарна нь одоо хамгийн том зардал чинь засвар шүү дээ тарагны. Тэгээд одоо яг миний бичлэг үздэг хүмүүсийн одоо үзэл бодоос нэг юм уу те одоо комментоос ингээд харахад ерөнхийдөө ингэж боддог юм байна. Тараг барьдаг хүн болвол слэш давхар засварчин гэдэг үнсгөө шууд ингээд автоматар хараад идэм билээ. Өөрөө юма засч чаддаг гэж шууд те юма мэддэг том тэрэг барьжлага юм чинь гэж боддог юм билээ. Ер нь бол ихтэй тийм байдаггүй. Мэдээж яг юма мэддэг хүмүүс байдаг. Тэр нь бол давуу тал болдог. Жишээлбэл одоо над мэтийн те техникийн мэддэг жоохон таар хүмүүс болвол яалтчгүй засварчин дээр очиж юм янзтуулна. Сүүлийн үед бол энэ засварын үн партны үн бол бүр агүй өндөр мэдгэдэггүйс өндөр болж байна бүр. Тэгэхээр одоо тракэнд явж явах хамгийн том зардал бол мэдээж ихнийх нь төлш. Тэгээд хоёрдугаарт нь засварын зардал. Би тэгээд одоо ингээд бид нар чинь Америкт байхдаа жил болгоно нөгөө такса бодулдаг шүү дээ. Тэндээс ингээд харж байхад ерөнхийдөө дунджаар би нэг жил бүр нэг 30-аас нэг 40 орчим мянган доллар тогтмол ер нь жил болгон засварт өгсөн байт юм билээ. Одоо 40 мянган доллар. Тийм зөвхөн засвар. Тэгээд тэр нь одоо нэг сар болгоны тос солиулах тэгээд нэг дугуй чинь хамгийн уртлын одоо тэр хамгийн уртлын дугуй чинь $1,000 байгаа шүү дээ дангаараа. Тэгэл хойшлох тусам $500 гэж явчих шүү дээ. 18 дугуйт гэж ярьдаг шүү дээ. Энэ чинь асар өндөр зардалтай. Тэгэхээр бага юмнуудаа ч гэсэн өөрөө хийгээд парт аваад өөрөө хийгээд байх юм бол энэ аягүй тус болно. Тасмасаа бол өөрөө солих чинь үстэй тий. Тийм тас солих хүмүүс ч байгаа, солидгууч хүмүүс байгаа. Залхуураад хүмүүс солих болно тий. Би бол өөрөө солидггүй тий. Өөрөө ч би хэлдэг би бичлэг дээр ер нь тэгээд би энэ техникийн юм даа мó тий гэдгийг нуулгүй хэлдэг тий. Ямар ч юм. Гэхдээ тарагны бизнес тэрийг орох гэж байгаа, сонирхож байгаа улсууд байх юм бол хэрвээ тий тараг худалдаж аваад owner operator болох гэж байгаа юм улсууд бол нэгдүгürt өөрийгөө одоо тий хэр зэрэг механик вэ гэдгээ бас сайн тодорхойлох хэрэгтэй байх нь шүү дээ. Тийм байна. Хоёрдугаарт бол тий хэрвээ өөрөөсөө механик биш байх юм. Ер нь бол механикч байсан, механикч биш ч байсан тийм ээ. Хамгийн сайн энэ таракны бизнесийг мэддэг хүмүүс дээр очиж зөвлөгөө авах хэрэгтэй. Тэр нь юу хэлэх юм бэ гэхээр яг бодит тоо тий яг бодит тоог нүдэн дээр чинь гаргаж харуулж агаад тэнд худлаа ярих ямар ч шаардлага байхгүй. Тэгээ тэр дундаас өөр чинь одоо аль нь зүгээр байна вэ гэдгийг шийдвэрийг гаргах тийм боломжийг өөрөө одоо хайх хэрэгтэй байхгүй. Над дээр зөндөө олон залуучууд ирдэг байхгүй. Тэгээд тушаахаа шин тараг аваад өгчөөч тий owner operator болох гэсэн. Танаа банкны зээлэнд хамрагдаад явъя ч гэдэг юм уу тий. Ингэдэг тухайн хүн маань өөрөө бас тий одоо санхүүгийн ямар хуу бас чадвартай улсууд байна.
Тэ тэрнийг нь үндэслэж бид нар за чи өнөөдөр бол тэ $180,000 дарааг авах юм бол болох юм байна ч гэдэг юм уу. Эсвэл $100,000 дарааг авах юм уу тэ. Энэ юмнуудыг бүгдийг нэг хэлж өгдөг байхгүй. Яг ийм нөхцөл дээр хүн хэрвээ зөв хүмүүсээс яг ингээд баримттай нотлоготой мэдээллийг олж авах юм бол ирээдүйдээ дараакны бизнест зөв замаар явна гэсэн үг. Монголчууд ялангуяа одоо тий шинээр ирж байгаа залуучууд бүр тэр тусмаа Монгол улсад амьдарч байгаа улсууд тийм ээ. Өнөөдөр Америкт ажиллаж байгаа дараакны жолоочийн цалин хинээс ч хэлүүлэхгүй мэддэг бүгд тэр. Тий тэрийг одоо 7 хоногийн $4,000 юм уу 7 хоногийн $2,000 4-өөр үржүүлээд тэгэл тэд тий 7 хоногийн олдог $12,000 чинь одоо энэ owner operator 12,000-ыг олд юм ээ 4-өөр үржүүлээ $48,000 гэж ингээл хийдэг жишээ. Гэтэл яг энэний цааталт нь юу байд юм бэ те? Энийг юусэн нэг хүн ч мэдгүй. Тэгэхээр ийм ч үнийг ингээд чагнж үзээд гаднаас нь одоо яг зүрхэн л одоо ч юм уу тэр эргэтэн л яаж байгааг нь дөнгөн данга энэ нэг болохгүй байна гэд өөр юм ч руу айхаар явуулж бүр ингээд толтуулж харуулж юмны учрыг олдогтой адилхан яг хүн бол бас те ингээд хүнээр нэг чагнасан болвол мэддэг хүн дээр нь цаанаас нь очиод айхад харуулж байгаа юм шиг бүх юмыг хараад тэгээд өөрөө зөв шийдвэр гаргаад явах хэрэгтэй гэж би боддог. Яг хэлдгээр нэг таракын дунджаар жилийн одоо засварт ойролцоогоор $30-40,000 зарцуулаад байна гэдэг нь бол яг үнэ сүүлийн 5 жилийн хугацаанд те нэг тарак ойролцоогоор энгийн мейнтенанс баг заах бас яг энгийн бол бас хэлэхгүй л те ер нь бол дунд зэргийн одоо эвдрэлтэй тараканд бол $30-35,000 зарцуулаад байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол хүн өөрөө $30-35,000 засварт зарцуулаад байна гэдгийг 30-35-аар л ерөөсө бодож болохгүй байхгүй. 30-35 гэдэг чинь өөрөө болохоор хүлээсэн цаг алдсан цаг өдөр хоногтойгоо ингэж болох юм бол $70,000 $100,000 алдчихэдэг байхгүй. Тэгэхээр ийм юмнуудыг хүмүүс урдчилж өөрөө сайн мэдэж авч иж тараканд ороод owner operator болоод явах юм бол цаашаага successful байх хэсэг нь бол өөртөөс намаар. Гэхдээ энэ зөвхөн одоо таракны засвар яригадаад байгаа шүү дээ тийм үү? Энд даатгал байна. Төлбөр нь ямар байх юм? Тэ шүү одоо тоолны нийт байх юм, бензин ямар байх юм? Зөндөө мэд юмнууд зам зөндөө байждаг байхгүй. Тийм ер нь бол бас сүүлийн жилүүдэд за ялангуяа коронавигийн үеийнхтэй харьцуулахад бол тракны орлого бол хамаагүй багассан. Ягаад гэхээр ачааны үнэлгээ буураад байгаа боловч эргээд төлшний үнэлгээнүүд нь нэмэгдээд бүр ингээд нөгөө дундаа маш их юм том хэмжээний gap гараад тэр дунд тэгэл тэр чигтээ алдагдлал явчихж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр одоо тракнд орох нь ер нь сайн цаг мөн үү биш үү тэрнэр нэрээ зүгээр юу гэж бодож байна. За тэр тал дээр миний бодол бол хэрвээ одоо яг өнөөдөр таракны жолооч компанид ингээд ажиллаж байгаа бол ямар ч байсан нэг 25 онд яг тэрүүгээрээ явж л авах хэрэгтэй. Компани дээр жолооч хийж байгаа. Тий. Тэрүүгээрээ явж л авах хэрэгтэй гэж би боддог. Хэрвээ owner operator болмоор байгаа бол энэ дөрөөсө буруу юм байхгүй болоход бол зөв шийдвэрээ гаргах хэрэгтэй. Ямар машин тоног төхөөрөмж авах уу гэдгийг яг түрүүчийн миний хэлснээр дахиад судалгааг нь хийж гаад зөв шийдвэр гаргах хэрэгтэй гэсэн үг. Зүгээр 2022 оноос хойш өнөөдөр 2025 оны хооронд битэд өнгөрсөн хугацаа 2-3 жилийн хугацаанд хийсэн судалгаан дээрээс үндэслээд харахад бол 22 онд бол эдийн засаг тий одоо ковидын үеэр ковидын дөнгөж дараа үед бол бүүст хийгээл ингээл хөөсөрсөн байсан үед бол таракны жолоочдод одоо owner operator-ууд бол мөнгийг бол бас явуулж лээсэн шүү дээ тийм үү. Сарын дунджаар одоо манай энд би энд ингээд хитэн тоо бэлдсэн байгаа энэ зөвхөн 2 оны тий 2 сарын энэ зүгээр дунджаар харахад манай owner operator бол жишээ нь $49,000 бохор орлого хийжсэн байгаа байхгүй. Тэгээд тухайн бохор орлогыг бид нэр те төлшөнд нь шингээгээд иншуранс даатгал бүх юм шингээгээд ингээд зүгээр ерөнхийд нь ингээд дунджаар нь шингээгээд 50-ад 2022 оны байдлаар харахад бол жолоочийн карман тоотолт нь $20,000 сард үлдчихсэн. Зүгээр хамгийн багтаач таньж тийм үү. Энд чинь яг бүгдийг ингээд яг тийм байна гэсэн юм байхгүй. Гэтэл 2023 онд ямар байсан бэ гэхээр нөгөө одоо $49,000 доошоо $19,000 доошоо буусан байгаа байхгүй. Тэгээд нэг owner operator-уудын дундаж маань $30,000 дээр ирсэн байна. 23 оны 2 сард жилийн дараа яг иргэд. Тэгэхээр яг адилхан энэ дунд өөрчлөгдөх юм ерөөсөө байхгүй. Даатгал бол нэг тийм амар зөрүү байхгүй. Таракны төлбөр жиргүүлийн төлбөр бол стил гэрээтэй юм чи ийдгээрэл явж байна. Тэгэхээр эргээ цуглд нь унцыг ингээ харахад бол яг цэвэр унц одоо owner operator-уудын хамаад түрүү жил 23 оны 2 сард бол нэг $11,000 байсан юм уу те. 2 сарыг яагаад яриад байгаа юм бэ гэхээр 2 сар чинь юу айгуус хамгийн удаан муу сар байхгүй энэ таракны бизнест. Тийм учраас тэрийг ярьж байгаа. Тэгэхээр эн чинь бол мэдээж 3 4 5 6 доллараар бол өөрчлөгдөн. Гэхдээ хамгийн муу сарыг би ярьж байгаа шүү дээ. Хөргөгч нь бүр юм уу те?
Гэтэл 2024 оны 2 сард одоо owner operator дөрөв жилүүдийн 2 сард одоо жишээ нь ямар хөө байсан бэ дундчна гэдээ харахаар $27,000 бохор орлого хийжсэн байна. Тэгэхээр 27,000 гэдэг чинь дунджаар нэг $8,000 7 хоногийн хүрхтэйгүүдээ явж шүү тийм үү. Тэгээд одоо дундаж орлого нь тийм байх чинь owner operator-уудын command маань өөрт нь $8,000 ч юм уу те тараагч эргүүл мэргүүл бүх юмаа төлөөд бас яг ялгаа байхгүй. А гэтэл 25 оны одоо жишээ нь 2 сард бид нар энд судалгаа хийгээд үзэхэд одоо $28,500 эргэлт хийжсэн байх. Тэгэхээр энэ жил уг нь 4 жилийнхээс арай жоохон бага байх юм болов уу гэж бодсон чинь энэ жилийн 2 сард харьцангуй те бас арай гайгүй хийцэн юм шиг харагдаж байна. Тэгээ эргээд унц нь бол мэдээж бүх юм адилхан нэг $9,500 ч юм уу хийжсэн. Ийм 4 жилийн одоо жижигхэн ингээд юунууд нь ингээд тавихад бол компаниуд дээр ингээд тавихад иймэрхүү харагдаж байна. А гэтэл одоо энэ 25 оны те өнөөдөр 4 сарыг харьцуулах юм бол тухайн оны одоо энэ оныхоо 2 сартай харьцуулт гэх юм бол даруй 15% багассан маа. Эдийн засаг маань дахиад жоо 15% багассан. Ягаад вэ гэхээр тий ягаад гэвэл сая нөгөө нэг ерөнхийлөгчтэй гарсан ерөнхийлөгчтэй холбоотой тариф шийдвэрүүд те одоо tax season байна. Энэтерээс болоод энэ 4 сар бол ерөнхийдөө сүүлийн 3 сарын сүүл 4 сарын сүүл 5 сарын ихэхэн дунд хүртлээ бол ер нь нэлээд хараахан байгуулалт. Тэгэхээр энэ чигээр унаад ах уу эсвэл 26 он төхөөд ирэхэд буцаад сэрэх болов эдийн засаг. Яг зүгээр яг энийг 3 жилээр нь яг эдийн засгийн одоо хоригоор нь хараад ирээд итгэл л да. Тэгэхээр 2007-8 онд 2007-8 онд Америкийн нэгдсэн улсад эдийн засгийн уналт болоод recession болоод бид хэд бас хэцүү байсан тэр үеэр. Тэр үеийг бол одоо сүүлийн үед ирсэн залуучууд бол сайн мэдэхгүй байна. 2017-8 онд бид нар бас дараагийнхаа маань бас айгүй хэцүү байсан. Тэгэхээр одоо миний харж байгаагаар бол 2025 онд бол эргээд тий 2017-8 он руугаа ер нь эргээд ороод байгаа юм уу? Эдийн засгийн уналт нь бол ерөөсө баталгаатай харагдаад байна. А мэдээж нөгөө нэг цаг наашилж байгаа юм болохоор энэ 5 сар 6 сараас эхлээд одоо бизнесийн маань эргэлт арай жоохон илүү болно. Хүмүүс дулаан болоод ирэхээ алдаад идэж уух нь арай жоохон илүү тий санаа сэтгэл тайван болоод ирэхээ алдаад. Тэгэхээр магадгүй нэг 10-аас 15% дэшегээ кик хийх баг. Дэшегээ. Буцаад 2 сар дээр тэгэхээр тийм тэгээд нэг 10-аас 15% кик хийлээ гэж бодоход энэ оны нэг 12 сар хүртэл бол хөрхий тэр хавцаал бид хэд явахна л гэсэн үг. Миний тооцоогоор бол миний одоо хийсэн юугаар бол тэгэхээр 26 оны 1 сар 2 сар 3 сар 4 сар бол бас ер нь бол жоохон таарахын байна гэж бодож байгаа. Тэгээ хүн болго өөрийнхөө тий гаргасан тооцоогоор одоо мэдээллээс шийдвэрүүдээ гаргая явна шүү дээ. За одоо тэгэхээр түрүүн угаасаа нэг зогсгол юм болвол эргээд $30,000 чинь $70,000-ийн алдагдлын хойдолтой байж байгаа. Яагаад тэгэхээр зогссон хугацааг нь тооцоод тэгж штэ. Тэгээ одоо би ингээ харж ин л та одоо жишээ нь энэ оны 2 сард $28,500-ийн орлого хийсэн жолооч 7 хоногт $4,000 олж ийн гэсэн үг үстэй тий. 4.28. Тий. Тэнгүүд чинь $7,000. Тэнгүүд чинь энэс чинь хамаг зарлаа хасаад ингээд явж илаа. Тэгээд одоо энэ $9,000 хойдолтой карманд үлдээд энэсээ өөрийнхөө амжиргаагаа төлөх хэрэгтэй тийм үү? Байшин рент мэд тэ юу гэдэг бүгдийг төлөх хэрэгтэй. Гэтэл энэ дундаас чинь 1-7 хоногийн зогсчлоо гэж бодоход чинь яг тэр хэмжээгээр энэ чинь ингээ майнус болж ороод тэ үлдсэн тэгээд $2-3,000-аар амьдралаа төлөөд тэгээд буцаад энэ зарлыг ер нь хэр хугацаанд эргээд нөхөх үү? Одоо энэ үед гарсан одоо зээл авсан байдаг юм бол тухайн хүний биелэн $5,000 байлаа гэж бодъё л та тий $2,500-ийн зээл аваад ингээд засаад машина гаргахад ер нь буцаж сэрэхэд хэр хугацаа ордیں۔ Таракны бизнест хамгийн харамсалтай юм юу гэдэг юм бэ гэхээр хэрвээ одоо ерөөсөө тооцоолоогүй өвдрэл гарах юм бол хамгийн айлт. Тэгэхээр тооцоолоогүй өвдрэлээс болоод зарцуулж байгаа цаг хугацаа чинь нөхөгдөд аюулгүй хэцүү. Тэгэхээр тэрүүгээр юу хэлээд байна гэхээр 7 хоногийн инком чинь ойролцоогоор $7,000 байдгаа гэж бодоход алдж байгаа цаг хугацаа чинь дахиад $7,000 байждаг. Тэгэхээр ингэхээр $14,000 нөхөхийн тулд нөгөө жолооч маань 2 сарын турштай гэр орондоо харих уугүй юу гэдэг нь баг шийдэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр ингээд явна гэсэн үг. Тэгээ ингээд явж байгаад яг 2 сарын дотор нөхдөг байж болно тий. Магадгүй нөхдөг байж болно. Тухайн тараг маань дахиад бас эвдэрх юм бол харамсалтай нь энэ үйл ажиллагаа маань ингээд давтагдаад яваад байх магадлалтай байдаг гэсэн үг. Тэгэхээр энэ maintenance одоо таракны засвартай холбоотой таракны одоо сул одоо зогсолттой холбоотой энэ асуудлуудыг шийдэл нь бол яг анх таракны бизнест орохдоо ямар шийдвэр хийсэн гэдгээс
шууд хамааралтай. Одоо магадгүй ингээд хийн эбо одоо ингээд өөрөө тараг бэлэн мөнгөөр аваад тараг аваад гарч иш тийм үү. Тэгэхээр 7 хоногийн ерөөсөө нэг 7 хоногийн $3,000-аас $4,000 биш сарын 3-аас $4,000 засвар дээр ер нь заавал байршуулах шаардлагатай болго. Тэгжээж нөгөө нэг ямар нэгэн одоо гинтийн эврэлж байдаг юм уу энэ юмнуудыг өөрөө нөхөд гарна гэдгийг анх тараг авахтаа өөрөө тооцож чинь тэр нэг хийх ёстой байдаг санагддаг байхгүй. Бат нөгөө нэг харамсалтай нь юу вэ гэхээр монголчууд маа те $30,000 $40,000 өөрсдөндөө байршуулж чадахгүй. Тэгээд хуучин дарааг авдаг. Тэгээ хуучин дарааг маа зам дээр эвдрээд ирэхээр одоо эргээд бүгдээрээ яадаг вэ гэхээр одоо өөрөнд орж эхэлдэг. Тэгээд өөрөнд орж эхлэхлээр нөгөө хитэн кредит картуудад төлж дуусах. Зарж дуусах. Тэгээд эргээд ингээд жилийн дараа 2 жилийн дараа гаргаад дараагт яваад идэг баахан үрдүүлсэн л иймэрхүү юмд харагддаг. Тэгэхээр таракны бизнес өөрөө яг нөгөө нэг хийхдээ яаж хийх үү гэдгийг яаж орох уу гэдгийг энэ чинь одоо би л өнөөдөр ярьж байгаа боловч те энэ чинь энэ Америкчууд чинь айл үжээ одоо өчнөө 10 20 30 40 50 жилийн өмнө ингээд бүгдийн томьёо шиг ингээд хийцэн байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр өөрсдөө одоо өнөөдөр л энийг ярьж байгаа боловч те энэ одоо таракны компанитай олон жил болцсон 10 жил гарan болцсон ч гэдэг юм 15 6 жил болцсон залуучууд бол айл үжээ энийг мэддэг болцсон. Юу хийхээ мэддэг, яаж чиглүүлэхээ өөрсдөө ингээд шийддэг болцсон байдаг. Тэгэхээр мэдтгүү залуучууд айгүй олон байдаг. Тэгэхээр энэ мэдтгүү улсууд маань те энэ санаа зовх юм ерөөсөө байхгүй шүү дээ. Нэг таракны компани нэг ингээд жолооч нэг таракны компани эзнэр нь уцтаад нэг тэ чи надад нэг 10 минут зөвлөгөө өгөөч гэдэг ингээд асуух юм бол миний хувьд бол би бол тэрэн дээр хийсэн шүү дээ. Ягаад гэвэл намайг 2004 онд жолооч болж байгаа үед надад тэгэж асуух тийм боломж байгаагүй. Тэгэхээр амьдралыг бид алдсаар байгаа л ирсэн. Алдчихж сурдсан юм шиг байна. Тэгэхээр одоо сурсан зүйлээ бусдад нэг 10 20 минут зарцуулаад ярьж өгөхөд бол татгалзаад байх юм ерөөсөй байхгүй байх гэж бодож. Харин энэ эбомон болохоор өөрөө тэр өөрийнхөө сувгаар аюу олон залуучуудаа шинээр ирж байгаа, шинээр орж ирэх гэж байгаа, дарааганд орж ирэх гэж байгаа хүмүүст ч байдаг юм уу те owner operator болох гэж байгаа олсод өөрийнхөө талаас өөрийнхөө өстө мэддэг юмнуудыг бас харамгүй хэлтэй билээ шүү дээ. Баярлалаа. Дээр бас нэг нөхөр тэрэн дээр ичсэн байсан би тэгээд бас зүгээр үеж чаддгүй. Бас нэг комент бичсэн шүү дээ. Эбогийн хувьд ер нь бол өөрийнхөө одоо угаасаа чи тэгэхэр чин хуучин трак авдаг байсан гэдээ ярьж штэ тий. Одоо бол яг хөө мэдээж 7-ны тракнаас харьцангуй шинэ трактай байна гэж би ойлгож байна. Гэхдээ ер нь яаж одоо төлөвлөж менеж хийж явдггүй. Тэр чинь угаасаа л чиний хувьд бол риск байна л гэсэн үг байна штэ тий. Өдрөх риск байна. Тэгэхээр тэрийг ер нь яаж зохицуулдаг? Одоо бол миний тарак бүр 6 оны тарак байгаа. Тийм бүр хуучин тарак гэсэн. Тий жолоочийн зүгээс ярихад одоо нэг 7 хоногт олоод байгаа мөнгө нь одоо яг өөр газар байгаа хүмүүст их мэт санагдаж байгаа боловч миний бодлоор нэг иймэрхүү байгаа тий. Нэг 7 хоногийнх нь ашиг нь байрны мөнгөнд явчих тий. Mortgage rent тий. Юу гэдэг. Хоёр дахь 7 хоногийн цалин нь гэр бүлийн урсгал зардалтай явчих тий. Хүүхдийн сургалтын төлбөр одоо утасны төлбөр юу гэдэг тий. Машины, бензин, тоос юу гэдэг гэх мэтчлэн урсгал зардлуудаа ингэ явчих тий. 3 дахь 7 хоногийнх нь төлбөр нь таракныхаа холбогдлолтой зардлуудад гараа явчих тий. Даатгал тий. Жижиг сажиг засвар. Ер нь бол тэгээд ялангуяа хуучин тарактын ачиг хүнд бол сар болгоно нэг жижиг сажиг юм хэлгүүлжэл байхгүй тодтол байхгүй бүр цоошин тарактай ер нь шинэ тарак гэвэл нэг 5 жил доторх 5 жилийн настай тарак хүртэлх таракийг л шинэ таракнууд гэдэг байгаа шүү дээ. Тэд нар чи эдрэл гэмтэл гайгүй тэрнээс дээшээ болоод ирэхээр угаасаа үсээгүй юмнууд нь бага хэвдэрч л байгаа. Тэгээ 3 дахь 7 хоногийн тарактай холбогдолтой юмнууд болоод бас хурдны замын төлбөр, тоолны төлбөр гэж байгаа шүү дээ. Тоолны нэр бол 2000 байдаг ч дунджаар. Тоолны төлбөр за би бол нэг тийм тоолоор яваад идэх хүн биш. Тэгтээ минийх бол жилийн дундаж нэг $10,000 орчим гардаг. Зөвхөн тоолнд хурдны замын төлбөртэй гэсэн. За тэгээд хэрвээ таракны төлбөртэй бол 4 дахь 7 хоногийн төлбөр нь таракны төлбөр рүү шууд явчихна. Тэгэхээр хувийн тарактай чиргүүлдэг хүмүүс жоох ашиг гаргана гэх юм бол өөрөө санхүүгийн сахлах баттай байж чадах юм бол 4 дахь 7 хоногийн одоо ашиг нь цуглуулж болно гэсэн үг. Тий. Түрүү нөгөө нэг анх одоо тарак авах гэж байгаа хүмүүст яг хэдэн төгрөг хэрэгтэй вэ гэдгсэн шүү дээ. Миний хувьд анх авахдаа би $4,000 төлөөд авчихсан. Одоо урьдчилгаа гэсэн үг 19 онд 15 оны тарак авахд тий 4 настай тарак авахд би $4,000 төлөөд сарын төлбөр нь $1,500 байсан байхгүй. Тэгэхээр одоо
нэг 4 юм уу 5 настай тарак авлаа гэхэд нэг $40,000 орчим байгаа бол 40-50,000 доллар орчим байгаа болов зах зээл дээр те. Тэгээд банкнаас зээлмэл авлаа. 5 настай тарак. За юу лээ 20 оных биш 19 оны 18 19 оны тарак би нэг 7 хоногийн өмнө харж ирсэн баг. Тэгээд нэг 40 тий. Тэд нар чинь нэг 600 орчим мянган маяльтай баг байгаа шүү те. 500. Тий. Энэ чинь нэг шинэ таракнууд чинь ингэдэг байхгүй. 5 жил хүртэл эсвэл 500 мянган майл чи бас нэг компаниас болон тий factory warranty-тэй одоо даатгалтай гэсэн үг те. Ямар нэг юм болох юм бол үйлдвэрээс нь үнгүүдж өгдөг те. Тэгээд их том компаниуд чинь цоошин тарак аваад 5 жил болоод эсвэл 500 мянган майл болонгууд нь тэрийгэ зах зээл гараа зарчдаг байхгүй. Тэрийг манитн авдаг гэсэн үг байхгүй. Тийм тэгэхээр өссөн өсөөгөө тэрэн дээр чи эвдэрлүүд гарна те. Тэгэхээр зардал тэр рискийг өөрөө үүрнэ гэдэгт л бэлэн байх хэрэгтэй. Миний хувьд болох юм бол шин таракунаас сарын өндөр төлбөртэй амир одоо нөгөө намайг анх тараканд орж явахад манай ихч тэгж хэлчихсэн байхгүй. Шин тарак бити аваарай. Хугацаагүй зэрэг албанд мотчдээ шүү гэж хэлжсэн байхгүй. Тухайн үед би ерөөсөй ойлгохгүй нөгөө би техникийн мэдлэг муутай хүн чинь шин тарак аваад зам дээр гараад эвдэрхээ бол надад амар юм болов гэж бодож байгаа. Одоо сүүлд нэргээд бодоход тэр шиг зүгэн байхгүй юм шиг надад миний хувьд л тэг санагдаад байгаа байхгүй. Тэгээ би одоо хуучин тарак авлаа за өөрөө ингээд аргалаа жоох өнгөц мутаач гэсэн ядаж би нэг хүсэх юм бол гэр бүлтэйгээ 7 хоног өнгөрөөч чадах хэмжээний те нэг жоохон баг зэргийн нэг гэрчлэлтэй юм те тиймэрхүү байх. Тэгэхээр нийтлбэр байхгүй учраас. Тэгээ би тэрэн дээр бол эбогийн эсрэг зогсож байна. Ягаад вэ гэхээр maintenance одоо таракны засвар үйлчилгээ гэдэг чинь бол цаг хугацаа шаардж байдаг байхгүй. Тэгэхээр шинэ тарак маань болохоор за яг ингээ breakdown одоо сарын төлбөр мөнгөний нэ тэрэгэл ингээ шилжүүлээд тавиад ингээ харъя л да би энүүн дээр жишээ аваад ирсэн байгаа байхгүй. Шинэ өнөөдөр 2023 оны тарак зах зээл дээрээс авах юм болно шүү дээ. 23 оны тарак зах зээл дээрээс нэг 140-50 мянган майлтай тарак авах юм бол 106 мянга орчим доллараар авах нэ гэж дунд чинь. Тэгэхээр тухайн машиныг одоо хэрвээ лизингээр авах юм бол одоо тий нөгөө 106 мянган долларын 20% ихлээд урьдчилгаа байршуулж таарна. Окей. Тэгэхээр тэрний 20% чинь одоо энэ дээр бол 21 мянга гаруй доллар байршуулад үлдсэн мөнгөн дээр нь банкнаас одоо өнөөдөр яг average банкны одоо бизнесийн зээлийн хүүн бол баг нь бол нэг хамгийн багтаа 8.5. Тэгээд дээш бол 15% байгаа байхгүй. Дунджаар 10%-аар ингээд тавихад байна шүү дээ. Нэг 140-50 мянган майл явсан таракийг юм уу те биш энэ 23 оны таракч нь бол уучлаарай 270 орчим мянган майл явсан тарак ирж байгаа шүү зөө. Би андуураад юу яатсан байна. Тэгэхээр 270 орчим мянган майл явсан таракийг бол нэг 106 мянгаар авах юм байна. Тэгээ энэ тарак маань 60 сар хуваагаад авахаар $1895 байж ах шít. Сарын төлбөр байхгүй. Тэгэхээр хэрвээ одоо 270 мянган майл явсан тарак авсан бол одоо миний одоо дуршлагаас харах юм бол тухайн тарак чамд тий өөрөө ч эргээд хөлдөр чинь зогсоход нэг жил 6 сарын хугацаа эвдрэл гарах одоо эвдрэл гарахгүй байх шанс нь байна шүү тий баг 90% байхгүй. Тэгэхээр хүн нөгөө цаг хугацаагаа алдахгүй тулд эхний нэг жил 6 сар юм 2 жил тогтмол явж чадах юм бол чи нөгөө эдийн засгийн хувьд хөл дээрээ зогсдог гэсэн үг. Тийм учраас би нөгөө нэг тарак авч байгаа улсуудад байна шүү дээ. Хэрвээ чи өнөөдөр өөрөө механик биш те өөрөө таракны мэдлэг таархан байх юм бол гүй хуучин тарак битээ. Ягаад гэвэл хуучин тарак чинь өнөөдөр 500 мянган майл явцсан тарак чинь бол яг өнөөдөр яг чиний карманд ирэхдээ энэ дагалдах ид ангууд чинь солигдоход бэлэн болцсон. Одоо хамгийн наацх нь одоо арчаатарч байдаг юм уу те төр бууч байдаг юм уу ингээд арстачарч байдаг юм уу гэх ингээд ид ангууд байж идэг. Тэгэхээр жижиг ид ангууд нь ингээд 700 мянга хүртлээр ерөнхийдөө баг бүгд солигдоод явцдаг гэсэн үг. 700-аас 800 мянга дээр ид ангууд нь томорч эхэлдэг гэсэн үг. Тэр нь юун дээр ирд юм бэ гэхээр одоо трансмишн руугаа орж эхэлдэг байхгүй. Клач байдаг юм уу те энэ дээр юмнууд руугаа ингэж орж эхэлдэг. Тэгэхээр энийг хэрвээ ингээд мэдж байгаа бол хүн энийг урьдчилаад ийм ингэж байдаг юм биш үү гэдээ урьдчилаад эртнээс тооцож жоод за би өөрөө хаана байна гэдгийг бодож жоод тарак юм уу зэргүүлээ мэдэж авах нь айгүй чухал. Тийм учраас нөгөө нэг яг мэддэх хүнтэй эхлээд ширээний ар сууж байгаад плана гаргаж байгаад аваад орох юм бол зөв шүү. Бүр 25 оны цоошин таракийг өнөөдөр би жишээний даваад ирсэн байж байгаа. $185 мянган цоошин Volvo авъя заа. Цоошин Volvo авъя. $37 мянган даун пеймент тавихад биш үү? Тухайн тарак сарын
$3,300 60 сар төлнө гэж байгаа байхгүй. За миний бодож байсан самаагүй бага л юм тий. 60 сар төлнө. А тэгээ 25 оны дараа ингээд төлнө штэ. Жилийн эцэст $30,000 төлөхгүй чи. $30,000 засвар төлөхгүй гэсэн. Тэгэхээр чи $30,000 засварын мөнгийг хэмнэж байгаа. А тэгээд дээр нь алдчихсан нөгөө нэг $30,000 хэмнэж байгаа байхгүй. Ягаад гэвэл энэ тараагч чамаг 7 хоногийн бүр сарын ерөөсө 7 сарын ерөөсө 30 хоногийн турш бүр ерөөсө зогсохгүй чамаг ингээд явж идэг. Тийм учраас. А тэгээд жилийн эцэстээ 12 сар төлөө дуусгаад $3,300 12 сараар үржүүлэх чинь те хэд $40,000 л байгаа зү. Хамгийн ихтэйд бодгоо тийм. А гэтэл чи ердөө $40,000 төлбөртөө төлж байгаа. А тэгтээ чамд даун тайм байхгүй. Тийм. Зогссон хугацаа байхгүй. Зогсож болохгүй гэсэн. Тэгэхээр нөгөө хуучин машин унаад чи $30,000 байршил $35,000 засварын мөнгийг төлөөд өшөө хугацаагаа алдаад оруулаад яваад ах юм уу? Үгүй болвол шинэ машин унаад өөртөө бүр амар тухтай яваад бүр солгооны өвчин байхгүй яваад тэр $40,000 төлөөд тэр алдсан цаг хугацаагаа өөртөө зарцуулдаг юм байна. Тэгэхээр миний бодлоор бол хэрвээ би хүмүүс зөвлөх юм бол чамд нэгдүгээр сонголт чинь байна, хоёрдугаар сонголт чинь байна, гуравдугаар сонголт чинь байна. А тэгвэл би хизээч одоо шинээр орж ирж байгаа залуучууд ялангуяа те машин мэддэгч бай, мэддгүүч бай. За хуучин дарааг авч болно те. Миний одоо зөвлөгөө чамд бол юу вэ гэхээр миний түүнийг $250,000 дарааг ядаж энэ дотор ав. Тэрнээс дээшээгаа бол чамд амьдрахтай нэг жил 6 сар энэ дарааг чи эвдрэхгүй явах. Тэрийг чи өөртөө авч үлдэхгүй болвол хэцүү байдгаа гэж ярьдаг байна. Тэгэхээр мэдээж бүгдээрээ хүмүүсийн сонголт эцсийн шийдвэр гаргах. А тэгтээ яг энийг яг ингээ гүйцэд ингэж тавьж харж байгаа түн чин тоо харах юм бол нүдэн дээр нь ил харагдаж байгаа. Тийм ээ. Тоо бодлоо ярихгүй. Ягаад Америк компаниуд бүгдээрээ түрүү хэлсэн шүү дээ 500,000 майл явуулаад өгөнгөд манус авдаг гэдэг байгаа байхгүй. Америк компаниуд хэрвээ тарааг юм уу эсвэл одоо энэ тээврийн хэрэгслийн дутагдал байхгүй байгаа үед бол шүү дээ эдгээр ингээ 100-аар нь одоо 200-аар нь группээр нь ингээ тараага ингээ шинжилж идэг. Тухайн компани яаж шинжилдэг юм бэ гэхээр хизээч тараага худалдаж авдаг. Хизээч худалдаж авдаг. Ягаад гэвэл энэ тараагнууд бүгдээрээ лизингээр байж байдаг. Лизинг гэдэг чинь юу вэ гэхээр 3 жилийн лизинг хийдэг байх нь сарын төлбөр чинь $3,300 яг хэвээр. Яг хэвээр. Тэгээ чи 3 жил унаад 3 жилийн дараа нөгөө дараагнууд дийлэртэй хугацаанд буцаа өгч шууд нэг ч төгрөг авахгүйгээр майгаад өгөөд дахиад чинийг авчдаг тийм. Ягаад гэвэл тэр компаниуд айл үшэн даун таймыг чинь тооцож үзээд эн чинь ийм байшгүй гэдгийг гаргаад авцсан учраас өнөөдөр ийм юм хийдэг. Тэгэхээр бид нар бол өөрсдөө одоо яг энэ бизнест ингээ ороо явж байгаа юм чинь сүүлд орж ирж байгаа залуучууд ч гэсэн ийм л болтой хэрэгтэй байна. Ер нь бол цагаа алдаад алдсан цагаа нөхөө дахиад ажиллаад явах уу эсвэл урдчилж мөнгөө төлчөө цагаа алдахгүй дунд нь ядаж нэг 2 хоногоо бүтэн амарчаад гараад явах уу. Тэгээд тэр хэмжээгээр мэдээж мөнгөө илүү төлөх хэрэгтэй болох чинь. Тэгэхээр хүмүүс болвол хоёр яг бүр юм эсрэг point of view сая яригадад өнгөрч ин. Гэхдээ хоёулаа айгүй гоё юм. Яг өөртөө үнцгийг хамгаалаад бүх юм энэ хойно ингээд тайлбарлаад өгчөө тэ. Тэгэхээр сонсож байгаа хүмүүсийн хувьд бол тэгээ сайхан шүүж тунгаагаад өөртөө байгаа нөхцөл байдлаа тохируулаад шийдвэр гаргах хэрэгтэй болох нь шүү дээ тий. Тийм ойлгомжтой. Окей тэгэхээр тээврийн зардлын хувьд бол за ер нь юм байна. Ер нь бол тракны бизнес дүгнээд хэлэхэд бол сонсогдож байгаа шиг их мөнгө бол кармант ч үлдэхгүй юм байна тий. Тэгээд тэр хэмжээгээрээ бас та зам дээр маш их удаа явна. Тэгээд орхосоо өмнө сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргаж болохгүй юм байна. Тооцоогоо сайн бодоорой. Бас нэг сонирхоод байгаа юм нь компани одоо нээж ажилуулмаар байна гэдэг хүмүүс айгүйх тэгэж ярьдаг байхгүй юу. Тэгэхээр яг төгсөн ах чиглэлсэн асуулт байна. Одоо ингээд хин шиг ч юм уу Bosch 7 жил 8 жил яваад ингээд өөртөө тракийг авсан хүмүүс одоо юу ярьж гинөө гэхээр за дахиад нэг трак зээлээр аваад ягаад гэвэл одоо нэр зээл боломжтой болчихлоо шүү дээ тий гэрдээ юм төссөн. Тэгээд дахиад нэг хүнийг жолоочоор тавиад ингээд явуулаад хувилаад ч юм уу эсвэл центэрээ тохироод явдаг шүү дээ компани жолооч нар. Компани эзний хувьд одоо хүмүүс юу анхаарах хэрэгтэй байдгийг одоо яг миний үзэл бодол болохоор дараагийн шат руугаа орохын тулд би энийгээ одоо нэг тарака одоо энэ салбартаа үргэлжлүүлж явах уу эсвэл өөр юм руу орох уу гэдгээ шийдэх гээд юм судлаад ингээд явж байгаа учраас би компани байгуулад яг үйл ажиллагааг ингээд явуулаад ирэх юм бол надад ажил нэмэгдэж орж ирэх гэдэг байгаа байхгүй би өөрөө одоо брокеруудтай уцаар ажиллаж байгаа болох нь safety account нь одоо өөр бусад бүх ингээд бичиг цаасны ажил орж ирэх гэдэг нь шүү дээ. Тэгснийхаа оронд би судалгаа хийгээд явчих. Тэгтээ ачаа олж өгснийхээ 10%-ийг нь компанид нөгөөд явчих. Надад тэр нь илүү одоо боломжтой ба тийм амар байгаа тийм. Би хэрвээ энэ жил зөвлөгөө өгөх юм бол 25 онд битгий гэж хэлсэн. Жог хүлээж байгаа ч зөвлөн дөө. За яг safety first-гээ холбоод асуухад
За компанитай болчлоо. Өөрийнхөө MC дугаар дээр компанийнхаа нэрэн дээр жолооч нар ажилуулахад гардаг эрсдлүүд нь юу байх вэ? Дээрээ гэрн одоо тракны бизнес сонирхож байгаа хүмүүст жоох ингээд айдиа өгөхөд томлоод хэлвэл. Ерөөс бол жолооч маань өөрөө эрсдэл шүү дээ. Тэгэхээр жолоочийн аюулгүй байдал, аюулгүй явах гэдэг бол тэр чигээрээ л компаниас 100% шалтгаална. Тэгэхээр компани өөрөө аюулгүй байдлыг бодож ачааг нь бэлдэж өгөхгүй бол нөгөө хүмүүс маань одоо аюулгүй явна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр зүгээр хамгийн гол компани үнд суурь юу вэ гэхээр хамтын ажиллагаа байх чухал. Тэгээ зөв хүмүүстэй нийлж ажиллах хэрэгтэй. Тэгэх юм бол магадгүй successful. Гэхдээ дараахны бизнест бол сайн жолоочийг олж ажилд авна, сайн хүмүүстэй хамтарч бизнес хийнэ гэдэг бол бас тийм амар зүйл биш. Жолооч өөрөө эрсдэл гэдгийг тодруулаад хэлээд өгөөч. Яагаад ингэж хэлж байгаа юм бэ гэхээр өдөр болгон жолооч нар ч өөрсдөө ингээд 40-100 мянган машин явж байгаа хурдны зам дээр ийм хурдтай зам дээр ингээд бүхэл бүтэн том таракийг хариуцлага хүлээгээд ингээд явж байгаа байхгүй. Түүнээс зүгээр нэг Corolla унчаад ганцаараа яваад байгаа биш шүү дээ. Corolla очиод нэг машины араас мөрөх юм бол өөрөө л будаа болно шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр жолооч маань өөрөө тийм том машин, тийм том тоног төхөөрөмж юмаа явж байгаа учраас өрүүлийн ар сууж л байгаа бол жолооч асар их том эрсдэл сүрж ажиллаа хийгээ явж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ жолооч нарт маань өөрт нь одоо аюулгүй ажиллагааныхын талаас сайн зөвлөж явах хэрэгтэй. Нэг талаас нь. Нөгөө талаас нь одоо хэрвээ ирж буцах ачааг нь өөрсдийнх нь яг явсан цагт нь тааруулж, явах цагт нь тааруулж авч өгдөг байх хэрэгтэй. Компаниуд нь тэгчээж өнөөдөр бие бинийгээ бодож, нөгөө жолоочод компани бодож, компани жолоочонд бодож өөрөө ингэж хамтарч ажиллахгүй бол ерөөсөө ямар ч success байхгүй дараагийн бизнес. Гол одоо дараагийн бизнесийн түлхүүр бол хамтран ажиллах, бие бинийгээ ойлгож, тим болж ажиллах байдаг. Тийм учраас бид жолооч гэдэг бол эрсдэл гэдэг чинь бол тэр жолооч хэрвээ одоо компани сайн трейд одоо жолоочоо трейд хийхгүй бол жолооч нь 2 сар юм уу 3 сар яваад чам таалагдахгүй байна гэдэг гараа яваадаг шүү дээ. Тэгэхээр авцсан банкнаас авцсан зээлээр авсан машины чинь дилер банкныхаа юуныхаа дараагийнхаа яардан дээр авчиад аячин сарынхан төлбөр даатгал 2 хизээ зогсохгүй шүү дээ. Тэр чинь эрсдэл байхгүй юу гэсэн. Энэ дээр мэдээж төгсөхийн хажууд бол миний туршлага бол хамаагүй бага байгаа. Гэхдээ би нэг жилийн өмнө дахиад нэг өөр тракта байсан. Тэгээ тэрэн дээр хүнтэй нэг цалингаа тохироод ингээ явуулдаг байсан байхгүй. Тэгээ тэрэн дээр баг 10 хүн сэлсэн баха. 10 хүнээс яг 2 нь л сайн жолооч. Бусдын би муу хүн гэж байгаа юм биш. Гэхдээ одоо яг ажилтны жолоочийн хувьд бол муу жолооч нар гэж би дүгнэж байгаа байхгүй. Ямар асуудлууд гардаг вэ гэхээр за нэг хүн дээр ингээл таракийн нөгөө юмнуудын бэлдэл, бичиг цаасын бэлдэл, за ажиллаа гарахад бэлэн шүүгээл гаргаал явуулахад 7 хоног явж ирчихээд бүтэхгүй мэн чадахгүй мэн гэж болчихдог байхгүй. Дараагийн хүнээ хайн, дараагийн хүний олтолд чи 2 3 7 хоног болон таракийн сул зогсон тий. Төлбөртэй тарак бол ингээ явна за. Дахиад өөр хүн дээр янгут ингээд бүх юмудаа сайхан заалгуулж ангуудаа нэг 2 7 хоног за боллоо би ер нь өөр компанид бол эсвэл өөр тарак авлаа гэж явдаг байхгүй. Яг тэр хүнийч бурууч биш. Бас л өсөж дэвчих гээл явж байгаа хүмүүс тий. За тэгээд за гадаад хүн ажиллаж үзье гэдэг нэг Африк хүн ажиллаж үзлээ гэсэн чинь явж ангуудаа ер нь энэ компани ч надад таалагдахгүй гингуудаа хоёо давчид миний таракийг чиргүүлтэн Walmart-ын зогсоол дээр орхичоод тэгээд тарак гэж яваараа яваад гэдэг байхгүй. Тэгээ би араас нь угцаар нисээд тэгээд бахуун зардлал цагаа алдаад явж байгаа шүү дээ. Тэгээ ахаад нэг Африк хүн байна. Тэгээд нэг серб хүн ажиллаулаа. Тэгсэн чинь нөгөөдөг чинь Массачусетс гэж одоос баг 1000 майл те Монголоор хэлбэл баг 1600 км газар трансмишн нэвтэрчлээ. Тэгэхээр би одоо яах вэ дээр чинь нэвтэрч байгаа техник нэвтэрж ин тэнцэн ойрхон засвар болол засвуулаад гарна шүү дээ. Тэнгуут нөгөө чи энэ засвар руу ингээд одоо тоон дуутчлаа. Энэ засвар дээр очиод засвуулаад тэгээд гараарай би ч буудлын муудлаа чи ингээд аваад өгөө мөнгөнд бэлдээд өгөө гэдгсэн чинь засвар дээр таракаа аваач үлдээн гутаа би өөр компаниас хөдлөө гэдэг өөр компанид ороо тэнцэнээс өөр ажилтаар яваадаг ч байхгүй. Ахаал бид чи очиж таракаа авах шаардлага гарч их мэтчлэн ерөөсөө нөгөө хүний юм хүнийрхүү хандаал яг өөр юмсыг ханддаг бол 2 хүн байсан. Тэгэхээр ерөнхийдөө ингээ хүмүүсийг сонсож байгаад бол сайн жолооч олох хамгийн хэцүү л гэж ярьд юм байлээ те. Хамгийн том асуудал тэр байгаа шүү дээ. Дээрээс нь одоо миний бичлэгийг үздэг хүмүүсд бүгдээрээ мэдж байгаа. Би өөрөө асуудалд орсон те. Түрүү жилийн 6 сард би өөрөө
тэрийг бодвол би одоо өөрийнхөө анхаарал болгоомжгүйгээс л гэж дүгнж байгаа. Түүнээс техникийн ямар нэг юм биш. Яг одоо булан эргээл машин гараад ирсэн би зогсож чадаагүй баруун тишээ дараад мөргсөн тэр чинь тэгэл ингээл надад бас сүртэй том гэж хэлэхгүй ч гэсэн ингээд би асуудалд орсон. Ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн баг зэргийн ингээд ер нь аюултай шүү те. Ер нь би одоо цаашдаа тарак барихын зөв үү буруу юу гэдэг бодол үүсгэж байгаа байхгүй те. Тэгэхээр ерөнхийдөө яг тарак руу орох гэж байгаа хүмүүс сайн бодорой те. Бас тийм ч амар хүсэж тахаар ажил биш шүү. Мэдээж цалингийн хувьд бол бусад одоо офисын ажилтнуудаас бол өндөр сайн явж чадвал сайн өөрт мэдээж одоо нөгөө аз шалтгаална өөрийнх нь сахилга бат те хэр хариуцлагатай байхаас бүх юм шалтгаалж байгаа ч гэсэн бас яг анханаас нь өөр юм сураад одоо юу гэдэг чинь гой ингээ толгоогоор ажилдаг ажил хийгээд явбал гоё шүү дээ те. Тэр чинь ер нь ирээдүйтэй шүү дээ хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр яг ийм биеийн хүчний юм одоо хар ажил гэж хэлэх нь зөв буруу те. Иймэрхүү ажил руу шунж орох нь зөв буруу гэдгийг сайн бодосоо гэж хүсэж байгаа юм. Тийм. Тэгэхээр бидний ярьсан ярианаас ер нь бол хүмүүс нэлээд сайн дүгнэлт хийж байгаа хаа гэж бодож байна. Тэгээд сая ингэж ярьсан чинь за энэ тохиолдолд бол яг жолооч нар маань жоохон хариуцлагагүй байгаа гэсэн маань эргээд бас компани хариуцлагагүй байгаад ч юм уу компаниас олж бурууддаг тохиолдол бас байдаг бах те. Ер нь тэрэн дээр чамд ямар нэгэн туршлага байна уу? Тэгэхээр компани бас ер нь яаж сонгол зүгээр дээ. Ер нь ямар компани сайн байдгийг жолооч хүн ингээд сонголт хийх гэж байгаа. Бас айгүй чухал. Тэр чин одоо тухайн хүнийхээ ядчил одоо санхүүгийнх нь байдал нь те одоо тогтмол байх хэрэгтэй. Цалин мөнгөө цагтан тавьдаг байх хэрэгтэй. Хэрвээ одоо машин тэрэгний эвдрээд ирэх юм бол тусалдаг байх хэрэгтэй. Энэ тэнд хэрвээ ямар нэгэн байдлаар эвдэрдэг юм уу эсвэл юм асуудал болоход өмнөөс нь асуудлыг шийдэж өгдөг байх хэрэгтэй. Ер нь болж л өгвөл тэгэл тусалдаг тийм компаниудтай л хамтарч ажиллах хэрэгтэй. Тэнд дээр айгүй санал нийлж байна. Ер нь баг ч гэсэн ингээд сэтгэл зүгээр дэмжихэл айгүй хэрэгтэй байдیں۔ Одоо ингээд янз бүрийн болсон ч гэсэн тий. Одоо ямар нэгэн асуудалд орлоо гэж бод ямар ч асуудалд одоо мөргөлдөг ч юм. За бүр илүү одоо цагдаагийн тикет авдаг ч юм уу тий. Тэгэнгუთ чи одоо ямар хаашаа юм бэ гэхээсээ илүү за яг наадах нь чаар дарнаа зүгээр тий. Ийм хүн юм байдгийн ч гэдэм. Next time илүү анхааралтай болгоомжтой байгаарэ гэдэг нэг юм жоохон сэтгэл зүйн дэмжлэг өгөх юм бол илүү хэрэгтэй юм болов уу гэж миний бодод. Угаасаа буруу юм хийсэн жолооч нөрөө хүлээн зөвшөөрж байгаа шүү дээ. Надад нэг мөргөлдөж байгаа шүү дээ. Тэгэхээр тухайн үед бол би нэлээ ингээд шоконд очиж байгаа шүү дээ. Тэг яанаа л гэж бодож байгаа. Би ингээд одоо асар их мөнгөний үр төлбөрт унчлаа. За би өөрөө ямарчсан гайгүй байна те. Ингээд л баларлаа л гэж бодож байгаа юм чи. Тэгэнгუთ чин за эхнэр залгаал чи өөрөө зүгээр бол зүгээрээ миний ард гарна шүү дээ. Гэлдэж байгаа байхгүй. Тэгэнгуут нэг том юм болчихж байгаа. Тэгэл манай компани манай их чанга компанид явчихсан баг. Тэгэнгуут ч манай ихч залгаал заах байх зүгээр тэгээд асуудалгүй. Энэ одоо ард нь гарнаа гэл тэгэнгуут ч за одоо тэг явахт нэг болоод өнгөрсөн те. Тэгэл алдсан байна. Одоо тэгээд яхав дээ гэж бодож байгаа юм чинь. Тэгэхгүй бол ингээл нэг хүн дантаал хэлмээр чинь те. Яана одоо тэнцээ тэргүүн нуур одоо энэчнээс одоо ингээд бүх асуудал нэмээд яачих юм бол улмал доошоо л явах хэрэгтэй. Тийм. Ер нь айгүй их олон би чинь диспатч хийдэг байсан учраас жолооч нарыг айгүй олон асуудалд орж байгааг гэрчилсэн. Тэгээд ер нь бол яг сайн компани болвол ямар ч жолооч ямар ч хэрэг тарьсан байсан. За хамгийн эхлээд та зүгээр үү? Тэ? Таны одоо би хаа чин зүгээр нь яаж ин танд өргөнслөмж дуудах хэрэгтэй юу гэл яг нөгөө хүндээ л хамгийн анхаарлаа хандуулах хэрэгтэй л дээ. Тэгээд бус нь бол үнэхээр машин хэрэг бол тэгэл хоньсон даатгал гээд болно. Тэгэхээр үнэн ямар тохиолдолд одоо даатгалуудаараа засуулахаар нэгт үнэн өсөхгүй байгаад байдгийг төгсөөх. Хоёрт жолооч нар маань эргээд одоо тэрэн дээр яаж явж ийж одоо энэ өөрийнхөө даатгалын үнэлгээг сайн барих хэрэгтэй байгаад байна. Даатгал ч нөрөө үйлчлдэг нэг л зарчим байгаад байгаа шүү дээ. Гинтийн осол. Тэ. Даатгалыг ер нь гинтийн осол байлгах хэрэгтэй. Тэ. Ер нь санаатаагаар хийдэг юм гэж хүн байхгүй гэж хүмүүс хэлдэг баг тэ. Гэхдээ өдөр болгон хийж байгаа зарим үйлдэлүүд нь санаатай юм шиг санагддаг байхгүй. Эн чинь хэрвээ ямар нэг юм болоход биш тийм ээ. Санаатай байна уу, санаагүй байна уу гэдгийг чи өөрөө хэлэхгүй шүү дээ. Энийг би ч хэлэхгүй. Энэ чинь цаана яг тэр клейм чинь хандл хийж байгаа болсоо шийдчихдэг байхгүй. Жишээ нь одоо ачааны даатгал ярил л да тийм үү. Ачааны даатгал бол одоо бидний зөв явж байгаа ачаанууд төр флайт байд бол 100 мянга байдгүй те 250 мянга байдгүй. Том машин бол 500 мянга. Одоо сүүлийн үеийн энэ
машин зөөдөг компаниуд бол доотлол 1 сая хүртэл байх. Тэ. Тэгэхээр 1 сая долларын машин ачаа явж байгаа зүгээр нэг дараахны компани гэж би бодъё л та тий. А гэтэл тухайн жолооч машинаа барьж явж байгаад тий цаг нь дуусангууд нь одоо унтах газар унтахгүйгээр тэгээд нөгөө нэг цагаа абьюз хийгээд одоо нэг гэсэндээ хуурамч архиудад өөр газар нэг цаашаа нэг 20 майл 30 майл газар юм уу 40 майл газар ингээд дөхүүлж яваа юмдаа одоо аваар асуул хийлээ тий ийм асуудал үүсэх юм бол энийг бол санаатаагаар үлдэж байгаа гэдэг ягаад гэвэл хууль одоо ёсны дагуу байгаагүй учраас нөгөө нэг мужийн хууль гэдэг юм чинь нэгдсэн үндэсний хууль гэдгийг нэгдсэн улсын хууль гэдгийг давж харьцдаг учраас эргээд ирж байгаа punishment аягүй хэцүү байдаг. Нэгдүгээр нөгөө талаас яг team аваар чинь юу вэ гэхээр одоо тухайн тараагныхаа компани юм уу те даатгалын дээш нь өсгөх 10-аас 15%, 20%, 30% өсгөх тийм одоо юунууд нь болдог гэсэн үг. Одоо проблемнууд нь болдог гэсэн үг. Тэгэхээр хөрөгчний ачаан дээр би зүгээр одоо манайхан бол дандаа л хөрөгцөөдөг учраас ярил л да те одоо хүн болон амьтны эддэг хоол хүнсийг биш зөөдөг одоо энэ хөрөгчний сервис үйлчилгээ үзүүлдэг компаниудад энэ улсаас одоо 2020 оны 10 сараас эхлээд тэ ийм хоол хүнстэй холбоотой ийм хууль гаргасан байна. Энэ хууль нь юу юм бэ гэхээр энэ хүнсний бүтээгдэхүүнийг хөрөгчөнд хадгалахдаа авч явахдаа тээвэрлэлтийнхаа явцад continuous гэдэг ийм settings-ээр заавал авч явах ёстой. Тэр нь юу гэсэн үг юм бэ гэхээр доор нэг баян ингээд тасалдгүй ажиллаж явах хэрэгтэй. Тэгэхээр энийг би 2021 оноос хойш одоо ингээд хууль гарсан өдрөөс нь эхлээл би компанид ингээд хэлээд бүх хүмүүстэй болохгүй шүү ингээд нөгөө лам ном уншдаг шиг ингээд явдаг байхгүй. Тэгээд харамсалтай тий одоо зарим залуучууд мэдсээр байж байгаад өөрсдөө тий тодорхой хэмжээнд яг унтраад асдаг дээр нь явахаар жогоо бензин хэмжлэг байгаа юм л да мэдээж яг тэрнийг хэмнэхийн тулд өөрсдийнхөө одоо юугаар өөртөөхөө шийдвэрээр дэрийг сайкл дээр нь тавьчихдаг тий. Тэгээ нөгөө ачаа маань буугаад очиод мэдээж эн чинь ингээд ачаа болго хөрөгчтэй явж байгаа ачаа болго ийм хууль гарцсан учраас нөгөө ачаагийн чинь шипер чинь жиргүүлэнд нь хийгээд өгсөн шиппинг компани өөртөө асуудал үүсгэхийг бодохгүй. Хүлээж авч байгаа компани ч асуудал үүсгэхийг бодохгүй. Тэгэхээр энэ компаниуд чинь энэ асуудлаа шийдэхин тулд яг вэ гэхээр температур рекордер гэдэг ямиг жиргүүл дотор чинь заавал байршуулдаг болсон. Өөртөө ямар нэг юмнаас салгаж авчих шүү дээ. Тухайн транс жиргүүлэлтэнд ачигтаад яг ачигдсан өдрөөс нь лентийн тастаад жиргүүлэн дотор чинь 3 юм ингээ байршуулж байна. Харамсалтай манай залуучууд зарим дэрийг мэддгүй байсан юм шиг байгаа. Одоо тэгээд сайклдж яваад ингээд өөрөндөө орсон тий бүхэл бүтэн ачааны өөрөнд $8,000, $12,000, $6,000, $5,000 гэл ийм мөнгө төлсөн зөндөө харамсалтай. Энийг даатгалын компани үзэхдээ яадаг вэ гэхээр одоо жолоочийн хариуцлагаас өөрийнх нь одоо сонирхлоор ийм асуудал үүсгэсэн учраас даатгалын компани нэг төлөхгүй. Энэ бол abuse санаатаагаар хийсэн гэж үздэг. Тэгэхээр даатгал өөрөө одоо бид гэрээ контрактыг жилд нэг удаа авдаг л да. Жилд нэг удаа ингээд бүх полисиго баян тэгээд авдаг. Тэгээд тэр полисын дээр бид нэр гэрээ хийхдээ зад компаниуд чинь ямар нөхцлөөр coverдох вэ? Яавал coverдох вэ? Яахгүй coverдох вэ гэдэг. Тийм юмнууд бүгд нь болоод өгсөн байдаг байхгүй. Тэгэхээр одоо энэ өрөөсөө хууль учраас өрөөсөө бүгдээрээ л энийг дагаад явж явах хэрэгтэй. Стил одоо өнөөдөр магадгүй сайклдаа тийм үү те унтарч астдаг дээр нь явж байгаа улсууд байж л байгаа. Харамсалтай нэгэн нэгэн цагт ямар нэг юм болоход бол тухайн компанийн даатгал юу байж таардаг нэг л асуудал үүсгэх багтаа. Компанийн хувьд за саяны тохиолдолд бол яхааргүй жолооч хариуцлага учраас жолооч өөрөө тэгэл яаж игээл тэрийг төлөөд карманаасаа төлөөд явах одоо хариуцлагатай болчих чинь. Тэгэнгүүт даатгал төлсөн тохиолдолд одоо нэг 10-аас $20,000 одоо нөхөм төлбөрийг та даатгал төлөөд өгчлөө гэхэд эргээд тэрийг одоо эх жилийн премиум нь өсөх үү яах вэ? Ер нь бол тэр ер нь ямар хөө зарчмаар юм бэ? Тэр жолоочийн өөрийнх нь нөгөө нэг жолооч зөв буруу гэдэг хоёр янз л байдаг байхгүй. Жолооч өөрийн буруугүйгээс те асуудал үүссэн байгаа даатгалын компани өмнөөс мөнгө төлсөн байх юм бол тухайн компани дээр жилийнх нь annual premium нь өсөхгүй. Ягаад гэвэл жолоочийн буруу биш учраас. Хэрвээ жолоочийн буруугаас мэдээж чинь даваар болсон байх юм бол тодорхой хэмжээгээр нөлөөлөд өснө. Яг л жижиг машинтай л адилхан шүү дээ тийм. Жижиг машин бол харамсалтай нь одоо чиний буруу биш байсан ч гэсэн өсдөг. Том тараагүй бол хэрвээ буруу биш байх юм бол өсөхгүй байх магадлал нь 99%.
Машин тээвэр флатбедэн дээр ижилхэн үйлчлдэг. Яагаад тэгэхээр би аюул олон хүмүүс нөгөө ялангуяа кар хоолрын жолооч нар явж байгаад нөгөө ачиж явсан машиныг эмтээчихэр клейм хиймээргүй байна. Компаниуд нь клейм хийж өгөхгүй. Яагаад тэгэхээр манай даатгалаараа нөсч ийн гэдэг ингээд жолоочоор нөөрөөр нь ингээд төлөвлөчихэд байт юм лээ. Ер нь нөгөө зүгөө явж байгаа ачааны каргоны биш те. Каргоны үнэ 1% deductible гэж байдаг байхгүй. Тэгээ одоо буруутай этгээдэг карбоноос гарах хэрэгтэй юм гэж байгаа шүү дээ. Тийм үү? Гэтэл нөгөө зүгөө явж байгаа машин чинь өөрөө $100 coverage-тай бол $100 1% хийдэг баг. $10,000 байдаг юм шүү дээ. Тийм үү? Тэр $10,000 эхлээд тэр жолооч хариуцлага учраас жолооч өөрийнхөө карбоноос төлөх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр хэрвээ тэр жижиг юм scratch байх юм бол ямар ч damage те одоо $10,000 дотроо магадгүй те хүртлээ тэрийг өөрөө төлнө гэсэн үг байхгүй. Тэгвэл тэр компани болгон дээр арга байхгүй шүү дээ. Тэр магадгүй тухайн компани даатгалаа авахын тулд тий down payment биш юугаа төлөлтөө багасгах. Тий төлөлтөө сарынхаа төлөлтийг багасгахын тулд deductible-аас өндөр зөксөн байх магадaltaй. Тэгэхээр тэр нь одоо жишээ нь $20,000 байж байхыг үгүйсэх арга байхгүй. А хэрвээ яг энэ тохиолдолд яах юм бэ гэхээр жолооч хэрвээ шаардлагатай бол компанида тий хүсэлтээ болоод би энийг бас харж болох уу? Deductible ач байдаг юм уу тий? Тийм юмнуудаар нь тэгж болох л баг. А зөвхөн ер нь бол даатгал гэдэг бол гинти ослоо. За одоо ер нь бол манай ярилцлага яг яриг сонгол сэдвүүд нь дуусж байна. Яг Япон ирсэн байгаа болохоор ер нь бол одоо жолоочийн талаас яг зам дээр жолоо бариад явж байхад ядаргаа тэгээд ер нь жолооч яаж цагаа зохицуулж явал зүгээр эдийн тэр талаас нь яг чиний үзэл бодлыг сонирсмаар байна. Тэгээд бас өөрөө чинь туршлагаас хүмүүс зөвгөө нь юу байна? Миний дүүдэг ачааны онцлог нь гэх юм бол нэг хүлээдэггүй байхгүй те. Одоо машина унаад очлоо, шууд буулгалаа эсвэл шууд ачаагаа авлаа дараагийн өргөж өгөх газар руу хөдлөлөө гэдэг ингээд явцдаг учраас одоо бол анх орохдоо бол би айгу бас ингээд гүрийгэл яваал гэдэг байсан л та. Тэгээ одоо бол би нэгдүгээрт гэр бүлтэйгээ арай жоох илүү цаг өнгөрөх хэрэгтэй юм байна гэж бодож байгаа. Тийм учраас би амралтын 2 өдрийг бол ерөнхийдөө бүтэн гэртээ амардаг болсон. Тэгээд яг зам дээр явж явах хугацаанд бол хүндрэлдэх юм бол мэдээж яддарна л да. Тэгэл гүрээсээр гаал шүн мөн ч гэсэн дахиад гэртээ орж ирэнгуут айгүйх ядарснаа мэдэрдэг байхгүй. Тэгэл унтна. Өөрөө нэг асуудал зам дээр тарах хэвдчихгүй бол нэг сүртэй асуудал гэдэг юм бол тэгээ нөгөө хийгээд сурцсан учраас гайгүй л байдаг л да. Олон цаг суун мэдээж тэр нь хэцүү. Тэгээ одоо ерөөхдөө нэг жижиг статистик хэлэхэд Америкт бол нэг юу гэдэм бэлээ 3.6 сая тархины жолооч байд юм байна. Эндээс 16% нь owner operator байд юм байна. 580 орчим мянга жолооч. За тэгээд нийт жолооч нарын 8% нь эмэгтэй жолооч нар байд юм байна. Тэгээд тархины жолооч нарын дундаж нас нь 46 байд юм байна. Тэгээд саяхан бас нэг ийм судалгаа гарсан байлаа. 2800 жолооч 2800 гэр бүлээсээ салсан жолооч судалгаанд оролцсон юм байна. Тэгээд тэд нэр ер нь яагаад гэр бүлээсээ салчих вэ гэдгсэн чинь 82% нь одоо нөгөө зам дээр хэтэрхийг цагийг өнгөрөөсөн гэр бүлтэйгээ цаг өнгөрөөгөөг учраас салсан гэдэг тийм судалгаа байт юм. Тэгэхээр энэ бол бас нэлээд одоо том сэдв гэсэн тийм 800 хүний 80% юм байна шүү дээ. 80% тийм. Үүс нь бол мэдээж тэгээд чит хийсэн одоо өөрөө нэг тийм жижиг сажиг юм байт юм билээ. Тэгээд тэдгээр салсан хүмүүсийн 50% дөнгөж зүгээр одоо ямар нэгэн маргаангүйгээр салсан гэж байгаа байхгүй. Үлдсэн 50% нь бол бүр аг гэж байгаа байхгүй тий. Бүр амар төвшөнд хүрсэн гэсэн тий. Тэгэхээр ер нь бол яг тоглоом болгож хэлж байгаа ч гэсэн энэ бол айгүй том сэдв. Ер нь миний одоо үзэл бодол бол ийм болсон сүүлийн үед мөнгөний төлөө ингэж зам дээр олон цагаар явах нь зөв үү? Эсвэл гэр бүлтэйгээ цагийг илүү одоо хугацааг өнгөрөөх нь зөв үү гэдэг дээр би одоо гэр бүлтэйгээ хугацааг илүү өнгөрөөх нь зөв юм байна. Олон цаг зам дээр олон хоног ингэж явах нь яг гоо бусад ажлаас илүү сайн мөнгө олж байгаа ч гэсэн not worth it одоо үнцэн хангалттай биш үү? Хангалттай биш байна тий. Би заавал ингэж явах надад шаардлага байхгүй байна. Би яг одоо дээрэс нь гадаад жолооч нарыг бол мэдэхгүй байна. Монгол жолооч нарын хувьд бол яг бүгд тэр ихэнх нь ингэж ордог байхгүй. За би нэг 5 жил тараг байна анх орохдоо. Тэгээд 5 жил тараг байна. Тэгээд 5 жилийн дараа тодорхой хэмжээний мөнгө зүгдүүлчихэд өөр юм хийнэ гэж ордог. Тэгээ орчингуудаа
5 жилийн дараа болчингууд нөгөө өөр бусад ажлын цалин нь голоод эхэлдэг юм байна л да хүн хүссэн үсээгүй те одоо зардал нь нэмээд өсчдөг учраас одоо нөгөө бусад нөгөө офисын цалингууд ч юм бол нэг 4000 5000 орчим л байгаа шүү дээ нэлээ бас гайгуунууд нь те тэнэс дандаа баглаг баг. Тэнгууд ч нэг тиймэрхүү цалин авангууд нөгөө гэр бүлийнхэн зардалд хөрөхгүй ч байд юм уу нөгөө цалингаа голоод ингээ гарч чадгаа болчихдөг юм байна. Бэлээ. Тэгээ хүмүүстэй энэ ингээд ярьж байхад бол тэгэхээр би нөгөө түрүү хэлсэн нөгөө анханасаа орох үгүйгээ сайн бодооч тий. Заавал гэр бүлээс ингэж хол явах нь шаардлагагүй шүү дээ. Эсвэл одоо ингээд Америкт ирсэн хүмүүс бол бүгдийг шинээр эхэлж байгаа учраас анх шинээр эхлэхдээ ирээдүйдээ юм ингээд бариад авчих юм бол тэр нь илүү үнцэнтэй хүрэх юм болов гэж бодож байгаа миний зүгээс. Баяа дуу хөлттэй лээ. Би одоо 3 хөлттэй. Арга ирийн хин зохицуулж байна. Мэдээлэлнээр зохицуулж байгаа. Тэгээд эхлээд бол яг ингээд нэг айгу баяртай байдаг шүү дээ хүн чинь таракнд ороод за шинэ ажилд орчлаа айгу excited те. За ингээ гоё одоо мөнгө олоод тэгэл алаад өгөх юм байна. Яг ингээд эргээд харангууд одоо бүр 20 жилч тарак барьсан юм байна. Яг үннийг хэлэхэд хатуугаар хэлэхэд тарак бариад бол баяжгүй. Баяждгүй юм байна. Хүмүүсийг ир харж байгаа. Тэгэхээр одоо яг таракнд ингээд зам дээр явж байгаа хүмүүсийн толгой дотор нь ямар асуулт илүү их зовоож байгаа юу гэхээр сэтгэл зүйн хувьд би яг одоо 5 жилийн дараа яах вэ? 10 жилийн дараа яах вэ? Хүүхдүүд том болоод байдаг. Хүүхдүүдийнхээ том болж байгаа хүүхдүүдийнхээ хажууд би эцэг хүн үлгэр дуурайл болж одоо хүүхдүүд эрэгтэй ялангуяа би 3 эрэгтэй хүүхдтэй. Эрэгтэй хүүхдүүдийнхээ хажууд би үлгэр дуурайл болохгүйгээр ингэж яваад байгаа нь зүг үү буруу юу те гэдэг ингээд ийм асуултууд ялангуяа одоо тараг барьж байгаа хүмүүст бол айгүйх толгойд нь хэргэлдэж байгаа байх. Чичээстэй үнэхээр гоё ухамсартай харж байгаа өнцөг байна. Тэ ягаад тэгэхээр бас тэр олгон хүмүүс маань би одоо гэр бүлийн төлөө юунийг хийж байгаа учраас гээд нөгөө одоо justify хийгээд тэгээ тийм болохоор одоо үнэхээр хүүхдүүдээс хоол байхгүй л болохгүй байна гэдэгтэй эвлэрээд ингээд явж байгаад тэгээд нэг мэд хүүхдүүд нь том болсон байдаг шүү дээ тэ. Энд дээр би ингэж боддог байхгүй. Айгүй олон хүмүүстэй ингээд монголчуудтай ингээд ярьж байхад би одоо гэр бүлийн төлөө явж гин. Хүүхдээ нэг сургуульд сургаад төгсгөх юм бол за тэгээ болоо доо гэж ярьдаг байхгүй. Би одоо өнгөрсөн гэж ярьдаг байхгүй. Энэ дээр минийх бод эсрэг байр суурьтай байдаг. Хичнээн сайн сургуульд явсан ч гэсэн гэр бүлийн хүмүүжил байхгүй. Нэг нь байхгүй гэдэг чинь тэгээ тэр хүүхдийн хүмүүжил доголдчих чинь гэж би ойлгож байгаа байхгүй. Тэгэхээр хэдийгээр чи мөнгө олж ирж байгаа ч наа чинь бол хангалтгүй. Яавал хүүхэд чинь илүү сайн одоо ирээдүйд одоо амжилттай хүн болох гэх юм бол миний үзэл бодлоор бол үлгэр дуурайл юусэн. Эцэг их нь одоо жишээлбэл айгуу гоё оюунаараа ингэж ажилладаг одоо жишээлбэл компани байгууллаа те ажлын төлөө ажлын үн цэнийг мөнгөний үн цэнийг ингэж ойлгуулдаг хүүхдэд тэрэндээ татаж оруулж ирдэг те завч чөлөөгөөр нь юмдаа туслуулдаг ч байд юм. Ингэж яваа за миний эцэг их ингэж hard work хийж ийм амжилтанд хүрдэг шүү гэдгийг нүдэн дээр нь харуулахгүй бол хэдийгээр хичнээн сайн сургуульд явуулаад бол би хангалтгүй гэж боддог байхгүй. Тэгэхээр яагаад би энийг ингэж бодохсон бэ гэхээр манай хүүхэд ингээд сургуульд явчаад нэг багш нар ингээд захиа бичүүлсэн юм байл л та. Тэгсэн чинь манай ав таракны жолооч би том болоод таракны жолооч болно гэж бичсэн байдаг байхгүй. Гоё юм гэж бодсон баг те. Тэнгууд чинь би юу гэлээ би чи яагаад ингээд таракны жолооч за иймэрхүү байдлаар харагдаад байгаа юм биш үсттэй. Би ингэж явж болохгүй юм байна. Тэгэхээр эсвэл таракны салбартаа бол next түвшинд гараа. Үгүй бол өөр салбар руу орё залуугаа дээр гэдэг тийм бодолтой байгаа байхгүй. Одоо 20 морьтой 25-тай тийм залуучууд тараканд ороод байгаа байхгүй. Би тэр нэг харамсаад байгаа байхгүй. Бити орооч гуй чинь те. Яах юм бэ мөнгөний төлөө ингэж явж. Тэгсэнд орвол тэр сургуулаа төгссөн бол мэрэгчлэрийн ажиллаач. Эхний 10 жил хэцүү л байх мэдээж те. Тэнгууд дараагийн ирээдүгөө бодох юм бол тэр хамаагүй илүү дээр штэ те. Тэгж л хэлмээр байна. Миний зүгээс. За баярлалаа. Үнтэй зөвлөгөө байна. Тэгээд хүмүүс Япогийн хэлсэн үг энэ яг сайн тунгаан бодоод үзээрэй. Нэрээ үнэхээр бас яг л зам дээр явж байгаа мөнгөө нөгөө эргээд гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цагаар наймаалцчаал олж байгаа шүү дээ тий. Тэгэхээр бодох зүйл төгсхийн хувьд бас яг ялгаагүй ягаад чи нэг сонио Япогийн ярьсан чинь төгсөхийн залуу нас нэрэгдээд байгаа юм шиг санагдаа. Тань тийг санаж чинь 3 хүүтэй тэгэл бас яг ингээд трак хийгээд явчихсан. Тэгэхээр төгсөх бол яг дараагийнхаа төвшөнд очих шийдвэрээ гаргаад ингээд ирсэн байна шүү. Таны хувьд одоо ингээд ер нь эргээд харахад трак барьж исэн үе ямар байдаг вэ? Таракны бизнес маань угаасаа таракны ажил маань өөрөө хүнд ажил. Хийхдээ зөв сонголт хийж одоо зөв арга барилаар ажиллах л хэрэгтэй. Яавал үр хүүхдүүдтэйгээ цагийг зөв одоо тэ чанартай цагийг өнгөрүүлэх үү? Тэр юмнуудаа өөрсдөө скежуулаа сайн хийгээд ажиллах хэрэгтэй гэсэн үг. Түүнээс бол
тархины жолоочийн цалин угаасаа ингээд нэг л орчих юм бол офисын цалингаас оффист ажилладаг хүний цалингаас одоо илүү байдаг. Тэрнийг одоо хаанч очиж олж ондгүй учраас залуучууд маань энэнд сонирхолтой. Гэхдээ би бол залуу байхдаа сонирхол байх юм бол яваад үзэх хэрэгтэй. Гэхдээ туршилтын маягаар эхлээд тодорхой хугацаанд чиний өөрийн чинь байх ёстой газар мөн үгүй гэдгийг эхлээд мэдэх хэрэгтэй. Миний хувьд бол эботой яг адилхан. Одоо өөрийнхөө амьдралээ 4-5 жилийг тархины жолоочоор өнгөрөөсөн. 3 хүүхдүүдээ их нэртэд даатгачаад явсан. Миний одоо зорилго яагаад би компани байгуулад гараад үйл ажиллагаа хийгээ явсан бэ гэхээр яг бид нарыг одоо жолооч байх үед энийг одоо нэг ингээд өгдөг, тэгээд тусаад өгдөг, тэрнийг тэгээд хүүлээд өгдөг, энийг ингээ хилээд өгдөг. Тийм нэг ядаж нэг тим компани байдгүй багтаа гэдэг мөрөөдөл байсан. Хүмүүс мань өөрсдөө тракны бизнест орох гэж байгаа бол маш их хэмжээний судалгаа хийгээрээ юуг золиослж юуны хойноос явж байгаа гэдгээ тооцоод үзээрэй. Манай богийн үзэл бодлыг бол сая өөрөө хэлчихлээ. Тэгээд төгсөөхийн хувьд бол сайн тооцоотой ороод үзээ туршаад үз, чадчихвэл хий. Үгүй бол дараагийн сонголтоо өгөөд явах нь нэр гэсэн зөвлөгөөнүүдийг хэлж гинэ гэж бид үнэлээ. Тэгээ safety гэхээр бас жолоочийн яг хойгны аюулгүй байдал тэгээд бие махбодын одоо physical readiness гэж ярьдаг те. Physical readiness зам дээр явахдаа бэлэн байгаа үгүй байдал бас нэлээд чухал байдаг те. Жолооч маань ямар шийдвэр гаргах уу гэдэг тэгэхээр тэр тал дээр бод жолооч нартайгаа уулзах туршлага юу байна? Түрүүн хэлсэн нөгөө нэг тархины жолооч нарын дундаж насалт нь 46 гэж хэлсэн. Тэгээд ерөнхийдөө тархины жолооч нарын хувьд сэтгэл зүй болон бие махбодын эрүүл мэндийг айгүй чухалчилж авч үздэг юм байна. Тэгээд түрүүн бол нөгөө сэтгэл зүйн асуудлыг бид нэр ярьсан те. Одоо бие махбодын асуудал дээр нэг ийм судалгаа бас байлаа. Энгийн бус одоо нэг цагийн хуваараас болоод те энгийн бус цагийн хуваар дээрээс нь эрүүл бус хооллолт тогтмол дасгал хөдөлгөөн хийдэггүй улмаас тархины жолооч нарын 76% нь одоо heart disease гэдэг чинь зүрхний өвчин те. Тэгээд дээрээс нь сахар, diabetes, тэгээ high blood pressure гэдэг энэ төрлийн 3 өвчнийг 76% тусдсан юм байна. Тэгээд энэ нь тухайн одоо нийт тархины жолооч нарын амьдралаас нь 16 жилийг авчдаг юм. Одоо тамхи 5 нас, арх 10 нас гэдэг бол 16 жилийг нь авчдаг юм байна. Тэгэхээр нийт одоо тархины жолооч мэдээж мундаг хүмүүс байдаг л да. Тэгээ сошиал медиаар ингээд өөрийгөө харуулдаг шүү дээ. За би дасгал ачаагаа хүлээж явахдаа авч явахдаа ийм дасгал хийж ин байж чинь. Айгүй мундаг сайн байна. Гэхдээ нийт дийлийнх нь одоо гэж чаддгүй шүү дээ. Тэгээд нийт тархины жолооч нараас авсан одоо бас нөгөө нэг түрүүний 2000 хүн оролцсон судалгаа гэж хэлсэн шүү дээ. Тэднээс ингээд асуухад ер нь хаан чи юу яаж өвдөж чинь ямар нөлөө гарч ийн гэхэд lower back гэж байгаа юм. Нурууны доод хэсэг суулт гэсэн үг те. Тэгээд мөр хөл тэгээд ер нь нурууны асуудал одоо хүзүүний асуудал гэж байгаа юм бас шохоождаг те. Иймэрхүү асуудлууд айгүй их гардаг юм байна гэдэг тийм судалгаа. Дасгал хөдөлгөөн хийгээд байвал тэгээд бас энийг яана л та те. Өөртөө арчаатай хоолоо зөв зохицуулаад дасгал хөдөлгөөн хийгээд авах юм бол мэдээж сэргийлж болох зүйл те. Тий. Тэгээ манай монголчуудын дунд сүүлийн үеийн ер нь Чикагод байгаа монголчууд одоо 25-аас 45 насны хоорондох сүүлийн үеийн залуучууд тараканд явж байгаа залуучууд бас айгүй мундаг болсон байна. Тэ ахсан бүтсэн дээр сакс тоглодог байна. Биенийхээ жилийг гаргадаг болсон байна. Бие бас амраагаад Монголд эсвэл тэ одоо тусал мосол хийлгүүлдэг. Бэбиэндээ бас нэг жоохон эерэг нөлөөгөөр айгүй их гой одоо арга хэмжээ юмнуудыг энэ хийдэг болсон. Одоо энэ monpride.com тэ жил болгон залуучуудын дунд ингээд хагасаа өдөр болгон 2 сарын турш энэ залуучуудыг ингээд хөдөлгөөд байна гэдэг бол асар том гимнастикийг хөрөнгө оруулалт оруулж байгаа гэсэн. Мөн одоо ялгаагүй манай Monway-гийн хамт олон байна тэ. Эднэр бас ингээд саксны тэмцээн зохион байгуулдаг. Бас л ингээд нэг 2-3-7 хоног тэ сайхан тоглол ин гэдэг чинь бол бүгдээрээ л бас эрүүл мэндтэй бас анхаарал тавьж байгаагийн шинж байхгүй юу. Тэгэхээр энэ тархины компаниуд чинь өөрсдийнхөө зүгээс энэ залуучуудад бас чадлаараа бас хөрөнгө оруулалтыг хийгээд байна гэж би бас ойлгож харж байгаа. Бид нар бол одоо хууль дүрмийг монгол хэл дээр орчуулж өгöd тий одоо та нар ингэж байгаа хөдөлсөн бол одоо жоохон энийг сонсоод ингэж дүрмийн жоохон ингэж үзээд өгөө гэж яриад байгаа шүү бидэд. Тэгэхээр өнөөдөр ингэж үйл ажиллагаа 5 сарын 30-нд болох гэж байгаа үйл ажиллагааны өмнө хийж байгаа энэ подкаст магадгүй одоо сонирхож байгаа хүмүүс ирээд оролцоод те
одоо 4 жил ирээгүй нь бас ирсэн хүмүүсээс сонсороо ирсэн дахиад ирээсээ тэгээд үйл ажиллагаа маань дандаа монгол хэл дээр болдог. Монгол хэл дээр гэдэг чинь бол зөвхөн монголчууд ярина гэсэн үг биш. Гадны зочид ирдэг монгол хэл дээр орчуулагчтай бид нар явдаг. Тэгэхээр бидний гол зорилго бол юу вэ гэхээр монголчуудаа одоо сэтгэл санаа болон оюуны одоо ханд өргөж байгаа ерөөсөө л гол агуулга маань тэр шүү дээ. Тэгэхээр манай үйл ажиллагаа маань ер нь бол 3 хэсэгт хуваагдаж байгаа шүү. Эхний хэсэг дээрээ safety хурал буюу яг track-ны салбарынхантай холбоотой сэдвүүдээр ярилцаад тэгээд тэр дундаа бид нэр Монгол community-д болж исэн бас сонирхолтой кейсүүдийг татаж авчираад тэрэн дээр гарч исэн алдаа оноо суралцах зүйлсүүдийн ярилцъя гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэгээ манай үйл ажиллагааны яг өдрийн үдээс хойш 2 дахь хэсэг маань бол яг бизнес оунеруудад зориулагдаж явна. Тэгэхээр та заавал track-ны бизнес байх шаардлагагүй. Яг Монгол community-да бизнес эрхэлдэг цаашдаа яг бизнесээ өргөжүүлээд явъя гэж бодож байгаа. Бизнес эрхлэхийг хүсэж байгаа хүмүүс ирээд бас 2025 онд financial recession болох гэдэг нь үү? Болох юм бол яаж сэргүүлэх юу ч юм уу те санхүүгийн зохицуултыг яаж хийх үү гэдэг талаар зөвлөгөө өгч яриа хүмүүсийг бас урьж авчирч оролцуулах бодолтой байна. За тэгээд дээрэс нь business litigation буюу бизнесийн хувьд та ямар нэгэн байдлаар асуудалд ороод хууль зүйн маргаан гаргахад тэрийг яаж зохицуулт юм бэ гэсэн сэдвүүдийг хөндөж ярих гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр Монгол community маань аль болохоор томроод явж ийн бизнесүүд маань бас одоо зөвхөн community-да биш дараагийн шатандаа гараад ингээд Америкийн нэгдсэн улс байгаа хүмүүстэй үйлчлээд эхлэхийн цагт ямар эрсдлүүд үүсч болд юм бэ гэдэг тал дээр бас өөрсдөө мэдээд бэлтгэж явж явах зөв юм шиг санагдаад байгаа. Байрлал, хумс одоо ер нь бол ийм сервис үйлчилгээний байгууллагуудын хувьд бол хууль эрх зүйн хувьд өөрсдөө маш сайн хамгаалаад мэдлэгтэй байх нь зүгээр хаа гэж бидний үүднээс үзсэн учраас тийм шийдвэрийг гаргасан. За тэгэхээр ер нь бол ингээд ярилцлага өндөрлөхөөс өмнө хэлэх үг байна уу хүмүүст? Минут байхгүй. Баярлалаа. Агуудаа урьж оруулсанд. Тэгээд бүгдээрнтэй safety first-аар уулзах байхаа гэж найдаж байна. Миний хувьд ч гэсэн өөр нэмж хэлэх зүйл байхгүй байна те. Тэгээд эхлэх юмудаа хэлчлээ. Манай урилгыг авч ирж яг Америк нэгдсэн улсад тээврийн жолоочоор ажиллаад нэлээдгүй хугацаа өнгөрүүлсэн хүний туршлаасаа уулзсан маш их баярлалаа. Тэгээд манай сонсож байгаа хүмүүс маань дахиад хэлье. Энэ бол зөвхөн 2 хүний туршлага, тэрнээс нь гарсан өнцөг шүү. Тэгэхээр үүнээс олон жолооч нар, үүнээс олон өөр нөхцөл байдалд орсон олон төрлийн өнцөг байгаа. Тэгээд аль болох судалгаатайгаар энэ бизнест ороорой. Тэгээ safety first track-ны бизнест орох гэж байгаа бол манай бас уулзалтанд хүрж ирээд илүү их зүйлийг сурч аваарай. Та бүхэндээ удахгүй уулзна гэж найдаж байна.